За жоо амтгаа дараадах. Энэ зогсоод байх тий. Тэг зогсчихоо. Тэгээ хөдөл тий. Явъя. Жоохон хөдөлж байгаа хаан. За чи оюумд тэгээ замаа ягаа чи битээр яриага яриад яваад ах юм биш тий. За. Бэдэ боо. За эхэлчихсэн байна да. За эхэлсэн. Орцсон уу? Орцсон. За өрөөнд манайхаа төгжрөл донд эхэлж байна. Тэгээд манайхаа шеэрлээд өгөөрөө олон түгээгээд өгөөрөө өдөрөө шеэрлээд өгөөрөө тэгээд Монгол улсын ерөнхий сайдын арчлын индекс сухарсантай уялдуулаад Монголд дарангуул авторитар нийгэм буюу дарангуул сайн дураар дарангуулын нийгэмд орж байгаа үйл явдлыг олон улсын байгууллагууд гаргасан. Тэгсэн чинь өөрөө геополитиктэй холбоотой учраас олон улсын байгууллагууд манайхыг нүүдээр энэ Орос Украины дайн дээр түтгэлсэн санал өгöd байгаа болохоор албаар баг холцсон шахуу юм яриад дарангуул руу оруулчихад байгаа. Ер нь бол Монгол хэцүү шттэ аавгаа сонгох юм уу, ээжигээ сонгох юм уу гэдэг юм дээр очсон. Тэгээд алийг сонгох вэ гэж бодоод л яваад байгаа юм шиг байгаа. Энд чи бол геополитик гэдгийг тайлбарлаж болохгүй байх уу. Тэгээд би тийм учраас өнөөдөр Монгол улсын элчин сайд Сүхбаатартайгаа өнөөдөр ярилцах гээд урьдсан байгаа юм. Тэгээд аливаа юм учир шалтгаан байх хэрэгтэй юм блэ. Би тэгээд миний урдлах дээр бас буруу ойлгож буруу ярьсан байна. Тэгээд хөтлөч энэ нэг тусгай үүргийн элчин сайд гэдэг чинь хаа би буруу ойлгосон байна. Энэ яг яадаг элчин сайд юм бэ? Эндээс соёлын яриагаа хэлжүүл. За тэгье. Тусгай үүрэг гүйцэтгэх элчин сайд гэж юм олон улсын харилцаанд тогтсон юм ойлголт байна. Албан тушаал юм байдаг. За ер нь бол олон улсын аливаа хурал зөвлөгөөнд олон талт тийм олон улс оролцсон хурал зөвлөгөөн аливаа эсвэл одоо олон талт гэрээ хэлцээр ч юм уу тийм ээ ийм юм хэлцээнд гэрээ хэлцээр байгуул хэлцээ хийж байгаа ийм юмд оролцож байгаа хүмүүс тухайн одоо төлөөлж байгаа засгийн газар улсаас тусгайлын эрх авдаг. Тэгээд тэр хурал зөвлөгөөнд юм уу тэр хэлцээнд оролцохдоо тэр эрхийн өнгөлөх гэж юм бичгийг одоо үзүүлдэг ийм жоромтой. Би одоо ингээд Монгол улсын төлөөлж байгаа ийм албан тушаалын хүн энэ олон улсын хуралч юм уу энэ олон одоо талд гэрээ хэлцээнд Монгол улсын байр суурийг илэрхийлэх юм бүрэн эрхтэй хүн гэд тэрийг үзүүлдэг. Тэгээд энэ хурал зөвлөгөөнд ордог ийм одоо тогтсон жишг байдаг л да. Одоо тэгээ сүүлийн 10 жил би энэ гадаад харилцааны тэр ажлыг оролцохгүй сайн мэдгүй. Тэгээд энэ одоо зарим одоо олон улсын олон талд гэрээ хэлцээр бол маш олон жил одоо олон талд хэлцээний дүн бий болдог. Одоо жишээ нь далайн эрх зүйн тухай конвенц гэж олон тал конвенц энэ бол бүр 20 30 жил 40 жил үргэлжилж ээж тэгжээ сая нэг эцсийн одоо гэрээ бий болж тэнд гарын үсэг зорж одоо улс орнууд гарын үсэг зорж хоёрхан батал хүчин төгөлдөр болж байгаа шаттай. Цөмийн одоо зэвсгийн хөрөглөх тухай гэрээ, химийн зэвсгийн хөрөглөх тухай гэрээ ч юм уу те. За ингээд цаг уурын өөрчлөлттэй холбоотой олон юм гэрээнүүд. Тэгээ энэ бүх хурал дээр ингээд зарим улснууд маш идэвхтэй оролцдог. Тэгээ зарим улс нь ингээд хурал болгоомд нь тэр олон болж байгаа хуралд хүн томилж явуулдаг тийм ийм практиктай л да. Тэгээ энэ олон удаа хуралж явж байгаа ийм зарим улснууд хамгийн туршлагатай энэ асуудлаа мэддэг тийм хүнийг тусгай үүрэг үзэх элчин сайд гэж томилчоод зарлцдаг. Тэгэхээр тухайн одоо хуралд яваад очиход тэр хүнээс бүрэн элхийн өнгөх юм уу ямар шаардахгүй. Энэ хүн бол энэ асуудлыг мэддэг. Одоо юу гэдгийг Монгол улсын одоо химийн зэвсгийн мундаг одоо мэрэгчлэлтийн хүн энэ хүн ямар ч асуудлаар Монгол улсынхаа байр суурийг илэрхийлэх тусгай хүн гэдгийг олон улс хүлээн зөвшөөрөөд тэр хүнийг хүлээн зөвшөөрдөг ийм практик байдаг. Тийм хүнийг бол тусгай үүрэг гүйцэтгэлчин сайд буюу Оросоор пособын поручением англиар бол амбассадор атлаж гэдэг баггүй. Тэгээд энэ юу болоо тийм практик дээр бол олон талт юм хэлцээнд олон тал гэрээ хэлцээр гар ус орж байгаа юм. Иймэрхүү юмд бол илүү ашигладаг нэр том юм. Тэгээ сүүлийн үед манай практик дээр одоо ингээд ийм ямар зарим нэг улсуудыг тодорхой асуудлаар хариуцуулаад томилж байсан л да.
Тэгсэн чи одоо сүүлийн үед одоо хоёр талын гурван талын оролцоо байж болно. Эсвэл зарим нь баг цэвэр манай дотоодын асуудал хариуцсан нөгөө тусгай өргөөс элчин сайт юм томилоод байна л да. Энэ жоохон тийм сайн санагдаж байна. Ер нь бол олон улсын практик дээр бол юм байдаг. Олон улсын тэгэхээр олон улсын олон талт тийм ээ. Тийм байна. Олон талт. Одоо 20-30 улс суугаад нэг асуудаар хилцээ хийгээд явж байгаа. Түн энерги асуудал тийм. Тиймэрхүү юм дээр чинь явж байгаа улсуудаа үнэхээр одоо мэрэгцэн туршлагатай тэгээд зарим нь бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тийм улсуудаа их төлөв одоо тийм амбассадор атланс гэдэг юугаар зарлаад ингээ явуулдаг ийм практик байдаг л да. Тийм манай улс төр үл яхав ингээд энэ чинь тэгэл бомбын сэргийлтийн тусгай өргөөлчин сайд хар хормон хотын тусгай өргөөлчин сайд гэдэг. Баары тэгээд дотооддоо тийм элчин сайд гэж хүн томлоод тэгээд дотоодынхонтой яваад байх нь бол сонир санагдаад тийм л одоо гол миний ойлгож байгаа практик дээр одоо олон улсын практик дээр миний уншиж мэдсэн юм дээр бол тийм байдаг байхгүй. Тийм биш асуудлаар ингээд тийм авцсан юм байгаа харагдаж байна. Тэгээд тэрийг бол энэ бол байдаг юм. Гэхдээ хэрэгжилж байгаа нь одоо нэр томьёо их гоё хүчтэй сонсогдож байгаа учраас их ширгэлж байгаа юм уу? Эсвэл одоо ингээд олон улс даяар ингээд явах гээд байгаа юм уу? Ер нь энэ төсөл төр бол дандаа л юу штэ коммерческий тий эдийн засгийн худалдааны энэ одоо юуны бизнесийн харилцааг зохицуулах төслүүд байж байгаа шүү дээ. Тэр олон улсын юунууд бол олон улс хоорондын харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг тавьж байгаа тийм ээ. Шинээр эрх зүйн одоо хэм хэмжээ тогтоож байгаа ийм юмнуудыг тохирч байгаа тийм асуудал те тусгай одоо хүмүүсээ тамилж явж ажиллуулж байгаа ийм практик байдаг л да. Тэгээ яг манай дээр нэг ийм тохиолдлууд яваад байгаа тийм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөдөөсөн хүмүүс нь тусгай үргэлжлэн сайд болчихно гэл. Тэр тамилдаг нь бол ерөөсөө гадаад хэргийн сайт. Тэгээ тэр нөгөө гадаад бодлогын асуудал тэр яг хөдөө тэгэл юун дээр хаагурч яригдчих болно л доо. Ер нь дээдлийн эрх барьж байгаа төрийн их хурлч ярьж болно. Яг томилдог юм практик нь бол гадаад хэргийн сайд л томилдог асуудал. Тий. Зүгээр яг жинхэнэ нөгөө элчин сайд байна шүү дээ нөгөө. Тэр чинь бол одоо жинхэнэ засгийн газраараа их хурлаараа банк аргаараа яваад ерөнхийлөгчийн зарилгаар томилогдоод явж байгаа тэр бол элчин сайд. Тусгай өргөн элчин сайд гэж гадаад хэргийн сайд тавилж байгаа байхгүй юу? Гадаад бодлогыг хэрэгжүүлэх нэг арга хэрэгсэл тийм байна. Ахгүй тий тэгж юм тий. Тэгэхээр манай тэр мега төслүүд гэдэг маань яг гадаад бодлогын одоо нэг бодлын бас тийм юм шиг тий. Гэсэн мөртлөө цэвэр дотоодын төсөл бас байгаад байгаа байхгүй юу? Тий. Энэ олон улсын индекс гэж үглээд энэ олон улсын байгууллагууд энэ одоо ямар нэгэн индекс гаргахтаа аргачлалаа бодож гаргаад байна шүү дээ. Модуль ямар нэг аргачлал. Тий. Энэ индексийг ингээд Монгол дургуудаа ч юм уу ингэж өөрчлөмөж болох юм уу? Ер нь юм байдгүй. Үгүй тийм байхгүй. Ер нь олон улсын стандартчууд бол дандаа бие даасан байж байгаа шүү дээ. Олон улсын байгуул хараад бос тэднес чинь хэн нэгийн нөлөөд орохгүйгээр өөрийнхөө дотоод одоо аливаа нэг улсын үүдгийн арчлалын хэмжээг тогтоё, үг хэлэх хэрэгчлөө хэрэгжих хэрэгж байгааг нь тогтоё гэвэл тэр өөрснөө бие даасан цэвэр мэргэжлийн улсуудаар стандарт индексээ тогтоож байгаа. Тэгээд тэрийгэ гаргана. Тэрээс ингэж ер нь нэг айхтар ингээд тал зассан юм уу эсвэл дургу улсаад ахсан тийм юм бол олон улсын юмд гарна гэдэг бол бараг байхгүйтэй адил. Ер нь тэдний хийж байгаа юм бол ерөнхийдөө бодит байдлууд өгсөн үнэлгээнүүд хийн гэсэн үг. Энэ авилгалын индексээр ухарсан чинь хууль зүйн сайд дахта Нямбатар бас л энэ монголчууд нүдээр орсуудын дайныг зүтгэлцнээс болоод авилгалын индексээр бидний ухраачлаа. Үгүй тэнд хамаагүй тий. Тэр үл хамаагүй. Тэр олон улсанд болж байгаа олон улсын өнөөдрийн нөхцөл байдал бол манай дотоодын энэ юг дүгнэж байгаа юмтай огт хамаагүй шүү дээ. Тий. Тэгээд энэ сая бас ерөнхий сайд маань бас тэгэл хэлчихлээ. Өнөөдөр маань энэ арчлалын индексээр ухарсан байна. Монгол авторитар нэгэн тогтцсон байна. Одоо яах юм бэ? Энд чинь нэг асуудлаа шийдэхгүй юм гэсэн чинь энэ гадаад нөхцөл байдал геополитикос болоод манайхыг ингэчихлээ. Тэгээ бид нар аавыгаа дагах юм уу, ээжигээ дагах юм уу байдалд орсон гэдэг. Энэ олон улсын хэлдэг дотор энэ
хөрш мөшиг аав ээж мэжгээ томьёолж болдго юм аа. Тэр болохгүй л да энэ үндсэн хууль өрсөн болохгүй шүү дээ. Юу гэсэн үг манайх ч үндсэн хуулиараа гадаад бодлогынхаа үндсэн зарчмыг тогтооцсон. Үндсэн хууль дээр үндэслээд гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, батлан хамгаалах бодлогын үзэл баримтлал гэдэг ингээд гаргацсан үндсэн баримтчгүүд байгаа. Энэ дээр бол хоёр хөрштэйгээ бид нэр одоо тэргүүн ээлжинд тавьж хамтарч ажиллах аль болох одоо эв найртай байна гэсэн зарчмаа тогтооцол байгаа. Тэрнээс нэгэнтэй илүү, нэгийн аав, нэгийн ээж гэх тийм юм ерөөсөө байхгүй шүү. Өдөр нэг яриа сонсоод хамт тавьж болох нь. За. За сая нэг сүүлийн 2-3 жил бол одоо аавыгаа сонгох, ээжигээ сонгох гэдэг шиг л ийм төвөгтэй нөхцөл байдлууд бол үүссэн. Бас энийг за сая болчихлоо. Энэ Энэ 2-3 жил бол яг ингэж ярьж байгаа байхгүй юу? Аав ээж одоо аавыгаа дахгүй, ээжигээ дахгүй, геополитикийн амаргүй нөхцөл байдал төр гэдэг юм. Энэ Монгол Улсын ерөнхий сайд чинь гадаад бодлогыг толгойлт тэргүүл юу гадаад бодлого төр гол үр гүйцэтгэдэг юм уу? Эсвэл энэ гадаад бодлого төр Монгол Улсын ерөнхийлөгч чинь байдаг юм уу? Аль нь байдаг юм бэ? Тэгээ энэ бол Монгол улсыг төлөөлөх бүрэн эрхэнд ерөнхийлөгчд байна. Тийм үү? Тий. Ерөнхийд Монгол улсыг бүхэлдэн төлөөлнө. Ерөнхий сайд бол засгийн газраа төлөөлнө. засгийн газрын одоо байр сууриа илэрхийлнэ. Тэгээ яг засгийн газар гэдэг чинь гүйц засал шүү дээ. Тийм гүйц. Тий. Тэгээд гүйц засал одоо хууль тогтоох дээд байгууллага тэгээ босод байгууллага нийлээд гарч иж илэрхийлж байгаа хамтан бол төрийн тэргүүн Монгол улсын ерөнхийлж илэрхийлнэ. Ерөнхий сайд бас илэрхийлнэ. Тий. Тэгээд гадаад хэргийн сайд гэж явна. Гэхдээ яг юугаараа ингээд барих юм бол ерөнхий сайд нь бол ерөнхийлөгчийн дараа засгийн газрын байр суурь гэж явна. Тий. Гадаад хэргийн сайд гэж ер нь бол тэгж явна. Ер нь бол тодорхойлох юм дээр бол ерөнхийлөгч нь гол хариултаа. Тэгээ гадаад бодлого гэдэг юм геополитик амаргүй байна гэдэг юм. Манад геополитик яаж нөлөөлт юм бэ? Бид яг геополитик гэж юу гэж ойлгох хэрэгтэй юм бэ? Одоо ихтэй геополитик манайх ингээд янз янзаар геополитик гэдэг гадаад үгийг тэр чигээр нь хэрэглээл одоо цаана географ буюу газар зүй тийм ээ газар зүй улс төр гэсэн ийм үгийг ингээд нийлүүлсэн ойлголт л зарим нь аюудын гео улс төр энэ төр гээл эсвэл одоо арай газар зүйн политик гэх нь харахгүй байна л да. Гэхдээ яг геостратеги гэдэг ингээд геополитик, геостратеги юу гээл одоо гео гэсэн үг ингээд модонд орсон юм шиг байна л да. Тэгээ ерөнхийдөө яг бүхэлдээ дэлхийн одоо олон улсын байдал маш эдрээтэй, маш тодорхойгүй, маш игцэгтэй ийм цаг үед бид нөхөр амьдарч байна л да. Өнгөрсөн одоо хугацаанд одоо юу гэдгийг их хол ярилгүйгээр сүүлийн одоо дэлхийн 2 дугаар дайнаас хойш энэ дэлхий дээр ерөнхийдөө ингээд тогтож ирсэн энэ дэг журам байна шүү дээ. Энэ бол дэлхийн 2 дугаар дайны дараа одоо орнууд одоо дэлхийг дахин одоо ирээдүйн хойч үеийн дэлхийн энэ дайны гай гамшигаас дахин одоо өртөөхгүй төлөө одоо нэгдлээ гэж нэгдсэн үндэсний байгууллаа гэж нэгдсэн үндэсний байгууллагын дөрөвний эхлэлтэй тэгж эхэлдэг байхгүй юу. Одоо хойч ирээдүйн үеийн энэ дайны хор уршиг энэ аимшигаас хойч үеийн дахин хамгаалахын тулд бид нэгдсэн үндэсний одоо байгууллагыг байгууллаа гэж эхэлдэг байхгүй юу. Тэгээ энэ дэг журам байгуулад энийг одоо хадгалах гэж тогтоох гэж одоо 80 жил тэмцэлтлээ. За энд бол миний одоо өвчл баримтууд Америк бол энэ гол үүргээ гүйцэтгэж ирсэн. Энэ одоо тогтож ирсэн дэг журам бол ерөнхийдөө эрх чөлөө зах зээлийг эрхэмлсэн, эрх чөлөөг эрхэмлсэн арчлалыг одоо юу яахын төлөө тогтоохын төлөө ерөнхийдөө явж ирсэн либерал одоо үнэт зүйлийг эрхэмлсэн ийм дэг журам байсан. За энэ үндсэн дээр одоо зөндөө олон улсын байгууллагууд олон улсын худалдааны байгууллага тийм ээ чөлөөт худалдаа чөлөөт зөрсөлдөөн янз бүрийн протекционизмыг аль болохоор одоо хүмүүсийг одоо чөлөөтэй зорчдог бол энэ одоо нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ийм дэглэмийг явж энийг хамгаалж ирсэн. Энэ өнгөрсөн 80 жилийн хугацаанд үнэхээр одоо бас их бага хэмжээний олон конфликт айнууд гарч ирсэн. Энд бол Америк, Орос зөвлөл холбоот улс төр ч юм уу оролцсон эндээ олон одоо бүс нутгийн хэмжээний олон дайн тулаан болох нь болж ирсэн. Гэхдээ дэлхийн даймал гараагүй.
Дэлхийг хамарсан том хэмжээний мөргөлдөөн гараагүй явсаар 80 жил болж чадсан. Гэвч одоо энэ Орос Украины дайн болвол энэ байдлыг үнэхээр одоо өөрчлөх цаг болжээ. Дэлхийд одоо асуудал хөрөмтлөгжээ. Хуучин энэ тогтсон дэг журам цаашаа ингээд явхад бас хэцүү болжээ гэсэн энэ одоо асуудлыг ил гаргаж ирлээ. За тэр одоо энэ өнгөрсөн 80 жилийн энэ дэлхийн энэ доктортой байдлыг инх тайм ерөнхий энэ тогтсон байдлыг хадгалж ирэхэд гол үүрэг гүйцэтгэжсэн 5 орн байдаг. Цөмийн зэвсэг бүхий анхны 5 орн тийм ээ. Бид Америк, Англи, Франц, Хятад, Орос гэдэг энэ 5 бол эдний баталгаа болж тавуулаа. Энийг хамгаалахын баталгаа болж ингэж явж ирсэн. За гэвч одоо энэ Украины дайн 23 жилийн өмнө эхэлсэн энэ дайн эхэлснээр нэг баталгаа болж ирсэн одоо Монголын хувьд ялангуяа одоо геостратеги гэх юм уу. Тэр одоо Монголын хувьд үнэхээр зай шууд нөлөөлөхөр байдал бий болгосон. Яагаад гэвэл нөгөө дэлхийн энэ тогтсон дэг журмын баталгаа болж инх таймныг аюулгүй байдлыг хамгаалах гол тушиг тулгуур болж ирж гэж бидний үргэлж үзэж явсан тэр орн маань яг манайтай адилхан жижиг орныгоо одоо хүчээр төрөмгөөлөн эзэл тийм ээ. Газар нутгийн булаан авд тэнд одоо аимшигтай дайн өдөөлөн шүү дээ. Тэгээ энэ дайн бол бусад олон зөндөө мөргөлдөөнүүдээс маш их онцлогтой. Энэ онцлог нь юу гэхээр зэрэг энэ 2-3 онцлог байгаа байхгүй. Нэгдүгээр Европ бол нөгөө дэлхийн өнгөрсөн 2 том дэлхийн дайныг өдөөсөн тэнд одоо гал голомт нь болж исэн учраас Европыг одоо дахин дайн гаргахгүй байх үндэс бий болгох гэж маш их одоо хичээж Европын улс төмж гэсэн маш их одоо энийг хөгжүүлж одоо тэмцэж ирсэн. Тэр байтугай одоо Герман хөгжилтэй Итали одоо ямар орнууд бол цөмийн зэвсэг хийхгүйгээр тийм ээ үйлдвэрлэхгүйгээр ингэж одоо аюулгүй байдлаа хангахаар ингэж хөгжиж ирсэн. За энэ одоо Европын энэ дайны аюулгүй байдлын гол үндэс нь бол нөгөө 75 онд болсон Хельсинкийн зөвлөгөөн гэж байдаг байхгүй. Америк Орос ингээд нийл. Тэгээд тэндээс одоо Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны ийм систем гэж тогтоогоод энэ гарч ирээд Европ бол хамтын аюулгүй байдлын систем гэдэг ямар ч одоо нөхцөл дайн гарахгүй, дайн гарсан ч одоо эв зөвгөр зохицуулдаг ийм байхаар одоо нөхцөл бүрдсэн байсан. Тэгэхээр энэ систем одоо нурж ундлаа. Энэ нөгөө Украин Оросын дайнаас болоод. За дээрээс нь ер нь энэ одоо өнгөрсөн дэлхийн 2 дугаар дайнаас хойш энэ тогтсон энэ одоо дэлхийд тогтсон энэ дэг журам бол өөрчлөгдөхөөс өөр аргагүй болчихно. Нөгөө хүчрхэг одоо том 5 орн нүүбийн аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн 5 орноос гадна тэдний хэмжээний эднээс илүү хүчрхэг орнууд одоо бий болж ирсэн, хүчээр төрж гарч ирсэн байгаа. Жишээ нь одоо Эмтгч гэдэг юм уу, Японч гэдэг юм уу, Германч гэдэг юм, Бразилч гэдэг юм уу, насар том хүчрхэг мус потенциалтай орнуудаар тэдний одоо их бас хангагдаагүй байна. Дэлхийн үйл ажиллагаа тэдний эрхийг одоо бас хангах шаардлага бий болсон. Одоо тэр одоо нөгөө 5 орны хүрээнд бүх одоо нарийн асуудлыг шийдэд байдаг энэ процесс бол явахгүй нэ гэдэг нь одоо энэ дайны явцад харагдаж байна л та. Тэгээ ерөндөө энэ одоо амаргүй байна гэдэг юм уу гэд хэлээд байгаагийн цаана учир нь вэхээр үнэхээр одоо дэлхийн энэ хүчний харьцаа хүчний төвүүд бол өөрчлөгдөж байна. Америк төвтэй ингээд Европ төвтэйс нэг төв байсан бол энэ төв одоо задрах аюултай болоод байна. Тийм ээ. Европ бол одоо өөрөө дангаар бие даасан зэрэг улс төр эдийн засгийн юм том одоо төв болж гарах юм одоо ачааг хандлага бол маш хүчтэй харагдаж байна. Одоо Англи, Франц гэсэн тэргүүт орн тэргүүлээд Европынхан өөрснийхөө аюулгүй байдлыг хангах систем, ураа замын хүчрийг айран бий болгоё гэсэн ийм одоо яриа хэлцээнүүд үжээ одоо яваад эхэлсэн байна. Гэх мэт тэр ингээд дэлхийн байдал маш хүндэрсэн. Нөгөө хуучин Америк бол ямар ч засаг нь гарч ямар ч нам нь ялж бай, ямар ч ерөнхийлөл гарч хөдөлшгүй байдаг хэдэн үнэт зүйл зарчим байсан. Энэ Трамп гэж хүн гарч ирснээр тэр зарчмуудаа бол одоо хурсан. Энэ бол байдлыг маш хүнд байдалд оруулсан. Өнөөдөр одоо Аз намхан далайн бүсэд гэхэд одоо Япон, Өмнөд Солонгос бол Америкийн найдвартай түнш зэргийн хамтын ажиллагаа тэд ямар ч тохиолдолд Америкийн хамгаалтын дор одоо оршиж ийн гэдэг байсан бол одоо тийм асуудал одоо найдах шаардлагагүй, найдах одоо боломжгүй болжээ гэдэг нь харагдлаа.
За тэгээд Индхийг тэгээд Австрали гэж маш хүчрхэг орн байна. Энэ бүх улсуудын болж байгаа юм харлаа шүү дээ. Америкт, Канада хоёрын харилцаа ямар болж байна тий. Ингээ байдал маш тодорхой болж байгаа. Монголын хувьд бол энэ үнэхээр одоо юу гэдгийг хүссэн ч эсвсэн ч энэ эргүүлэгт бид нэр татагдан орно. А энэ дунд бид нэр одоо аль нэгийг нь барих гэж тогтоодох шаардлага байхгүй. Өөрийнхөө Монголынхоо л одоо эрх ашгийг одоо нэгдүгээр тавиад явах зүйтэй. За энэ юу гэхээр зэрэг мэдээж энэ хоёр хөрштэйг аль болохоор муудалцахгүй бай, тийм ээ? Аль болохоор одоо хэвийн харьцааг барьж бай. А тэгээ 3 дахь хөрсийн бодлогыг заавал одоо барьж явах хэрэгтэй. 3 дахь хөрс гэдэг бол одоо ямар ч тохиолдолд өнөөдөр Украиний сургамж бидэнд харууллаа шүү дээ. Тэ өөрөө баг зэрэг жоохон хамгаалах юутай бай, торгой тэгжээд чамд олон улсын тусламж ирж штэ. Монгол бол бас л тийм хэмжээндээ байх хэрэгтэй. Дор хаяхад одоо янз бүрийн асуудал үүсгэхэд бас бид нэр өөрснөө хамгийн гол энэ байнд бол Украины ард түмний энэ одоо зэрэг төгөлдөр байдал энэ нэгдэл тийм ээ. Энэ л энэ гол үндэс болж байгаа. Тэр гаднаас зөвхөн тусламж үзүүлж байгаа бол мэдээж чухал гэхдээ шийдвэрлэх үүрэг үүсгэж байгаа юм биш байхгүй. Тэгээ манайхан бол эндээс сургамж аваад ийм байдалтай байдалд орвол яах вэ гэдгийг бас бодж үзэх хэрэгтэй. Тэгээд миний бодлоор бол бид бас тодорхой хэмжээний батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах бэлтгэлтэй аюултай байх хэрэгтэй юм байна. Ганц нэг өнлөө одоо улсыг одоо аюулгүй байдлыг мань хангадаг орн гэж үзэж явах бол өрөөсгөл юм байна гэдэг нь харагдлаа. Энэ олон сургамж байна тийм. Олон улсын харилцаан доторх энэ Ганбат найрамдал ах トゥ угийн харилцаа марилцаа гэж юм байдаг юм уу? Энэ ч яг наачгаар өнгөрсөн аюуны социализмын үеийн юунууд шүү дээ. Одоо өнгөрсөн тэр одоо яг тухайн үедээ юу гэдгийг дэлхийн 2 дугаар дайны үед ч юм уу тий. Тэр байдал бас л хүнд хэцүү байсан тэр үед үнэхээр тэгж хэлэх шаардлагатай байсан байх. Одоо орчин үед бол тийм байхгүй шүү дээ. Одоо тэгэл одоо Американууд хоёр чинь одоо маш ойрхон ийм одоо улсууд байсан. Гэхдээ тэд нар хизээч нэг Ганбат найрамдал ах トゥ мах トゥ гэж байгаагүй л те. Эхлээл одоо маш ойрын хөршүүд, маш ойрын хамтрагчид гэж явснаа нэг өдрөл пад гэж байхгүй болж шүү дээ. Эдгээр сарын дотор одоо нэг шинэ ерөнхийлж гажрал тангараг өргөөл 2 сар болоход үсээ энэ хоёр чинь баг дайсгийн нэрц хэмжээнд очсон ийм болж шүү дээ. Тэр хоосон үзэл сурталчсан хоосон дооцонгууд бол одоо байхгүй. Ах トゥ гэж хизээч байхгүй. Одоо аюулгүй байдлын баталгаа гэдэг нэг орныг дахин шүдэх шаардлага байхгүй. Бид өөрсдөө өөрөө одоо хамгаалыг 3 дахь хөрштэй Монгол улс аль болохоор олон улсад нэр хүндтэй, аль болох олон улсад харилцаатай, аль болох олон улсад одоо сэтгэл санааны болоод манайх мэдээж эдийн засгийн тусламж дэмжиг үзүүлж чадахгүй л дээ. Гэхдээ сэтгэл санаагаар аль болох олон улстай эв санаа нэгдэлтэй байж одоо өөртөө адилхан улсуудыг одоо дэмждэг ийм байж бид нар нөгөөдүүлээс дэмжлэг авна шүү дээ. Тэгээ тэр бол манай гарц одоо энэ мэдээж хэцүү байгаа ч гэсэн дэлхий эргээл өөрийнхөө одоо зам ёсныхоо хөгжилд орно, үн цэн зүйлээ хамгаална. Тэр бол ойлгомжтой. Өнөөдөр нэг хүнээс шалтгаалаад янз бүрийн үнэт зүйлүүдэд хаяад одоо юу гэдгийг бүр жөнгөлийн хууль руу ороод хүчтэй хүчүүгээд ирдэг тийм ёсвол тогтохгүй л энэ хүн төрөлхтөн чинь бас хэдэн мянган жилийнхаа түүхэнд бол бас болдог юм гэдгийг чинь ойлгодог болсон ба шүү дээ тий. Тэгэхээр энэ одоо төр хугацааны янз бүрийн энэ хөдөлгөөнд донд хамаагүй одоо савчихгүйгээр ихтэй Монгол үндэснийхээ эрх ашгийг бариад энэ үнэт зүйлээ бариад хамгийн гол нь аль болох олон найзтай байх хэрэгтэй. Тий. Энэ та чинь бүгд хятад улсад олон жил чинь сайд хийсэн. Энэ тэгэд хятадууд ер нь өдөр хөнөө Монголыг эддэг гэсэн бодлого байгаа гэдэг. Тэгээд энэ Оросууд биднийг хамгаалаад идэх юм уу? Харин наадах чинь тэр нэг уржил суртлын чинь нэг өнгөрсөн юу чинь байж байгаа ам бүхтэй оршдог байгаа байхгүй. 60-аад онд нөгөө хятад Оросын харилцаа муудаал тэр хоёрын чинь харилцаа чинь ерөнхийдөө бол хоёр коммунист орн байсан шүү тэр. Юунаас болж муу? Тэр хоёр чинь нөгөө коммунист одоо замаар хөгжиж байгаа энэ одоо дэлхийд хавагдмал байлаа шүү дээ. Тэр хэсэгт хэн одоо удирдах уу гээл одоо юу гэдгийг те коммунист ажилтны хөдөлгөөнийг одоо зөвлөлт холбоот улсын коммунист бид бандалж аавна гэж ер нь бид байх ёстой гэж зүтгэдэг. Хятад бид ч гэсэн бас ийм одоо үүрэгтэй байна. Бид бас Аз намхан талаа орондоо тэргүүлэх ёстой гэж ингээл хоорондоо үзэлцэл явснаас болов энэ данхны санал зөрөлдөөнд эхэлсэн шүү дээ. Тэгээд явсан. Тэгээ ер нь бол хятад бол одоо тэгээ сүүлийн 30 жил шал өөр улс болчихлоо шүү дээ. Хятад улс бол
миний харж байгаагаар бол энэ дэлхийн дайнаас дараа ингээд тогтоод дэлхийд тогтсон энэ дэг журмыг бол хятад бол маш сайн ашигласан. Өөрийнхөө хөгжилд бол энийг дээд зэргээр зөв ашигласан. Энэ дэг журмыг өөрийнхөө одоо хөгжилд одоо маш сайн ашиглаж энийг одоо маш идэвхтэй интеграцлд бол идэвхтэй оролцсон, гадны хөрөнгө оруулалтыг татсан, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн. Тэр одоо яриад байгаа Америк, барууны орны бүх л одоо технологиг өөртөө татаж чад тэгж өндөр хөгжлийн өндөр түвшинд хүрлээ шүү дээ. Одоо Хятадын орой бол маш өндөр өслөө. Хэрвээ одоо Америкийн одоо байр суурь ингээ хангасан Оросын байдалтай ийм нөхцөл бол магадгүй манай урд хөрш бол энэ дэлхийн одоо үйл хэргийг тогтоох энийг одоо чиглүүлэхэд чухал үр гүйцэтгэх энэ одоо боломж нэгжиж магадгүй энийг ятууч бас энийг бас алдахгүй ашиглах байх гэж би бодож байна. Тэрнээс нь хятад дээр л Оросууд биднийг хамгаалах тийм байдгүй мөн. Тийм юм. Тэр ч одоо 60-аад оны үеийн суртлах хулах шүү дээ. Тэр үед тийм байсан байна. Орос хятад хоёр муудалцаад байн байлдаа хийх гэх тэр амар хэцүү байсан. Тэр хятад Монголд дайрах гэдэг байгаагүй байгаа үстэй тэр үед. Оросууд биднийг хамгаалаад тэр үед бол Оросын цэрэг манад байрлалцсан хятад Орос хоёр чинь байлныг л хамгийн түрүүнд байлд Монголын нутгаар байлдахаар тийм байсан л да. Нөгөө халахын гол 30 дайш гэдэг юм болох ч гэсэн Монголын нутгаар байлдах. Орос хятад хоёрын тийм юм болох юм бол мэдээж тэд нэр өөрснөө шууд байлдахаас хамгийн түрүүнд Монголын нутгаар л байлж шүү дээ. Тэрний учраас Монголыг нэг буферний зон гэдэг ч нэр байхгүй. Дундаа бай хинийхээ мэдэл өгөхгүй байж байгаа юм болохоо байвал энэ дээр л байх үзчихдэг. Тийм одоо юутай. Тэгээ тийм юутай тэгээ тэр менталитет чинь ингээд яваад байгаа байхгүй юу? Энийг тэр үеийн одоо үзэл суртал ухуулагчид ингээд өдөр шөнөгүй ухуулга явсараа нэгсэн хятадчин бол харин энэ олон улсад тогтсон журмын дагуу тоглоод байгаа байхгүй юу? Журмын дагуу хөрөнгө оруулалтын нэгээ, журмын дагуу эдийн засгаа хийгээ, худалдаагаа хийгээ, ам хийгээд эдийн засгаа хөгжүүлээд өөрөө технологи хөгжүүлээд нь шүү дээ. Тэгэхээр хүчээр биш тийм үү? Юм нэг эдийн засгийн аргаар улам хүчрэгжээд яваад бай. Нөгөө нэг хуршмын болохоор бид одоо асар их зэвсэгтэй учраас бид илүү их хийх ёстой, бидэнд илүү юм өгөхөд ингэ шаардлагатай. Энээс болоод энэ дэлхийн чи одоо дэг журам гэдэг дээр ийм хачин байдалд орчод байна л да. Тэгээ энэ бал байна, тэгээ бутан байна. Ингээл хятадтай ингээд хөрш жижиг манах шиг юм улсууд байна л да. Энэ хятадчин тэр улс мосуудын эзчих тийм бодлого ерөөсөө байдгүй юм. Монголыг л эзлэх гэдэг юм уу яа? Монголчуудыг яагаад эзлэх гэдэг юм бэ? Тэгээ наа чи зүгээр тэр үеийн нэг Оросын одоо зөвлөх холбоот улсын суртлага болго байхгүй да. Тэгээд чи хятад хаануудыг эзлэх гэдэг хятадаас л та нар болгоомжилгээд явсан. Яг хятадын бодлогын хувьд үзэх юм бол хятадчин бол бас нэг олон мянган жилийн төрч ёсны уламжилтай. Өөрөө бол колонийн одоо айхтар тийм одоо колонийн их гүрэн байж үзээгүй. За ер нь нутгаа бол өргөдөгчсэн. Гэтэ ерөнхийдөө өөрийнхөө одоо цөм нутаг дээр ингэж байд тэлж явж ирсэн юм юутай. Тэгээд ятын одоо гадаад бодлогын гол юм нэгэнт ингээд олон улсын хууль зүгээр хөлийн зөвшөөрөгдөд ингээд тогтсон бол тэрийг баримталдаг. Тэр хил хязгаар юу мөгийг хөдөлгдөг. Тэрэн дээр бол одоо айхтар тэрийг тууштай барьж авдаг ийм одоо орон. Тэгээ Бандунгийн дунхал гээд анх одоо гаргасан тэн дээр ирсэн 5 зарчим гээд нэг таймаа зэрэгцэн орчих гээд тэрийг одоо хүртэл ингээд баримтлаад явдаг тийм одоо хатуу юутай орон л доо. Орос манай хоёрыг ингээд манайхан ингээд жигнүүрийн ижил тавг дээр тавьчих гал ингээд үзээд байдаг байхгүй. Шал өөр хоёр гүрэн байгаа байхгүй. Хятад бол нэгэнт одоо Монгол улсын тусгаар хөндлөлтэй газар нутгийн бүх юм ингээд хуулиар тогтоосон бол тэрийг эзэж зөрчихгүй. Тэр бол би тэрийг бол мэдж байна. Хятадын өөрийнх нь гадаад бодлого нь тийм байхгүй. Иргэн тойрон 14 улсгаа хураа газар хэлж байгаа. Энэ 14 улстай энэ дөрвтэйг хамгийн одоо юутай эв найртай байхыг одоо гадаад бодлогынхоо одоо том зорилт тавьж шүү дээ. Улс оргон өөрийн гадаад бодлогын зорилтоо тэргүүн зэргийн зорилтоо тавьдаг. Хятад бол нэгдүгээр зэрэг хөрс зэрэгэлтэй орнуудтайгаа бүх асуудлаа зохицуулсан эвтэй найртай байх гэсэн ийм юуг бол гадаад бодлогынхоо тэргүүн зэрэг тавьж явдаг. Энэ төвийг сах бодлого гэдэг шүү дээ. Тий. Элбэгдэрж оруулж ирэх тэр нь 20 оны 5 сарын хэдэн чиглэлээр Бүсмагийн бодлого тэр нь бидний айлгууд нөлөөлөлтийн бодлогын баримтчлаас аваа хайцсан. Тэр төвийг сах бодлого гэдэг чинь ямар учиртай юм бэ? Яг тэр юуны за бас одоогийн юунд бол
бас л юугаа алдаж байгаа л ойлголт юм да. Миний ойлгож байгаагаар за бусад тэр мундаг эрдэмтэн судлаачид доктор профессорууд нь их юм байгаа. Энэ хуучирсан ойлголт л да. Дэлхийн 1-р дайн 2-р дайны үед бас яг төвийг сахисан тийм ээ одоо Швейцар энэ төр бол байлаа л да. Дөрөнгөл өртөөгүй, аль нэг талд нь ороогүй. Тэгээд яг хөө мэдээ найдаж байгаа тийм дайн болж байгаа үед тийм нейтралны тий ямар нэгэн аль талд ордгоо нэг одоо юу тийм юм хадгалчих одоо хүмүүс хөвгчүүтэй аваачаа байлсан нэг юм ус зайлшгүй шаардлагатай болдог. Тийм уулсын үргийг л одоо гүйцэтгэж ийсэн. Гэтэл одоо орчин үед бол тэр бас байж орсон тогтноход их сонин ойлголт болчиход байна л да. Тэ яг улаан цагаан одоо юугаар хоёр тал болоод өчргөө одоо дэлхийн хуваагдаад байлдаад байгаа хаашийн тийм ээ. Тийм байдал одоо дахин үүсгэхэд бол хэцүү. Гэхдээ одоо энэ сүүлийн байдлыг харах бол бас хэцүү байна л та. Жишээ нь одоо уламжлалтай одоо төвийг сахижсэн Швед, Финланд гэдэг энэ улсууд чинь саяны энэ Украины дайнаас бол шууд НАТО-ор орж шээ. Тэгээд тэр төвийг сахих гэдэг бол тийм юутай найдвартай зүйл биш байна гэж гэдгийг харагдаж байна. За Монгол улсын төвийг сахина гэдэг нь Орос Хятадын төвийг сахина л гэсэн үг. Өөр нэг юу байгаад их юм байхгүй шүү дээ. Аав ээж мэж гэж бодох хэрэггүй юм байна шүү. Энэ хоёрынхаа донд төвийг сахина гэдгийг тэгж байгаа. Тэгээд тэр нь манай хувьд хэрэгтэй үгүй гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгээд төвийг сахина гэдэг чинь тэгээд яг тэгээд ингэн тэгнэ гэд бичээд тодорхойлоод тавьчихсан юм бол байхгүй. Дэлхийд ямар нэгэн тийм конвенц ч юм уу, гэрээ ч юм тийм юмрээс байхгүй. Ер нь нэг уламжлалаараа тогтож ирсэн тийм ойлголт байна. Тэгээд төвийг сахиж байгаа орн бол бүрэн 100% өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг ханган аль нэг улс төрийн эвсэл юунд дог зэрэг зэвсэг байрлах юмайлгүйгээд зөндөө олон юм би. Дээрээс нь энэ төвийг сахисан орн чинь бол нөгөө хятад Орос ч гэдэг юм өөр газраас ирсэн улсууд ирж оргонох газар байхгүй. Энэ жишээ нь одоо юу гэдэг гялтын шалан тусгаарлах үзэлтэй янз бүрийн улсууд энэ төр одоо ингээд манайх руу ороод ирвэл төвийг сахисан тэр нь дөрвөгсөн статус өгдөг нэрийг хамгаалах тийм юутай болж байгаа байхгүй. Өөр хүлээх одоо сайн дураараа авах гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг хятад энэ төр бол манайхыг тийм явуул дургуйцна. Яагаад та нар яагаад ингэж юм гэхээр тэгэхээр хятадын одоо янз бүрийн шалан тусгаарлах төвдийг ч юм уу ямар юм байдаг та тийм усууд ирээд манайд оргонцоход олон улсын зүгээс энэ монголчууд төвийг сахисан та нар яагаад төвийг сахисан орныг ингээд яагаад ингээд ийм асуудал үүсэх учраас нөгөө бас дуртай биш. Орос бас дуртай биш. Тийм байна. Тэгээ яагаад гэвэл өөрөөс мураадаас ч юм уу одоо аль юм гас ч юм уу нэг хүн ирээд ингээд яадаг штэ. Тэгээд ингээд орчих вэ те. Иймэрхүү юм болоод ингээд зогчих вэ. Тэгээд бас тэгэл янз бүрийн тийм төргөө авсраад нуучих ингээл офшор шиг юм болох нь шүү дээ бас. Тийм байна. Тэгээд ирэхээр тийм байхыг Монголыг манай хоёр хөр сонирхгүй үгүй юу гэдэг. Тийм ээ. Ер нь бол Монгол улс үндсэн зарчмаараа бол 92 оны үндсэн хууль тэрнээс гарсан бодлогоор төвийг сахих маягийн бодлогоо ер нь зарлцсан байхгүй. Тэгэхээр тэрний 3 дахь хөршийн бодлого гэдэг байгаа. Тэр чинь одоо хоёр хөрштэйгээ ижил сайхан харилцсан. Тэмцээ баланс барина. Тэгээд 3 дахь шүршийн бодлогыг бүх улстай хөгжүүлнэ гэсэн баггүй. Тэгээд тэр бол манай Монгол улсыг баг төвөгшсөн улс шиг болгож байгаа байхгүй. Гэхдээ их хэвтээ манай таарсан гадны хүмүүс ойлгомжтой ийм өгн бодлого юм байна. Тийм учраас манайх бол 3 дахь шүрш гэдэг бол манай гадаад бодлогын одоо гадагшаа чиглэсэн 2 тулгуур ш Оростой Хятадтай тэгээд цаашаа гэдэг 3 дахь гэсэн ийм 3 тулгын чулуугаа бол ямар ч үед бол тэнцүү барьж явах хэрэгтэй л гэсэн ийм ойлголттой байдгийг. Энэ 3 дахь хөршийн бодлого гэдэг ямар 3 дахь хөрш Япон болохоор 4 дахь хөрш гэдэг. 3 дахь хөрш гэдэг нь бид нөгөө байгалаар бодит заяа юун дээрээс 2 хөрш байна. Тэгээд зохиомлоор хэм үү одоо хийсвэрээр бид 3 дахь хөрш гэж улсууд бид нэр одоо бас харьцнаа. Тэр нь 2 хөрштэй өгж байгаа сигнал байхгүй. Бид дангаараа зөвхөн та нарт ингэ авчигдахгүй шүү. Биднийг дэмжих, бидний төлөө санаа зовох 3 дахь чим улсууд зөндөө биднэрт байгаа. Тэдэндээ бид илүү одоо бас боломж олгоно. Танахыг давд манаатай харьцаж байгаа учраас эдийн засгийн хувьд ч юм уу илүү тааламжтай нөхцөл олгож ингэж бид тэдэнтэй харьцна гэсэн тийм өгөө бодлого байхгүй. Тийм. Та одоо тэгээд Англид байсан хятадсан энэ
би нэг жоохон таны мэрэгчлээ жоохон гажиж юм асуучих гэдэг. Энэ цөмийн энергийн нүбийн цөмийн энергийн төв гэж өгдөг лөө. Нэг магатай гэдэг. Тий. Тэгэд энэ яадаг юм бэ? Энэ улс орнуудаас ингээл уран дээр нь ирж хяналт мянгалт тавих ёстой байгууллага гэдэг юм. Тэр болгоод чинь тий тэр чинь олон улсын цөмийн энергийн агентлаг гэж байгууллага. Энэ цөмийн одоо юм юуг чинь хэмжих хэрэгтэй байхгүй. Инх таймны зорилгоор ашиглаж гэнэ үү, цэрэг зэвсгийн зорилгоор ашиглаж гэнэ үү гэдгийг хяналт тавьдаг байгууллага. Тэгээ ер нь бол цөмийн энергийг одоо цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ гэж байгаа ш том. Тэгээ тэрний дагуу одоо энийг хяналт тавьж явах энэ одоо олон улсын гол байгууллага нь тэр байхгүй. Тэг манай Улаанбаатар дээр тавьж байгаа уран дээр тавьж шүү дээ. Тавьж байгаа шүү дээ. Мэдээлэл тийм манайх ингэж байгаа юм гэдэг бүгдийг ирээд юм газар дээр нь үзэн. Тэгээд тэрний дэвчүүд хийж байгаа улсууд хаалттай улсууд хийж байгаа байхгүй. Тэрийг үзүүлэхгүй хааж байгаа. Тэгээд яаж байгаа тийм бихнэ одоо юу гэдэг Пакистан тэр болоо тэгээд яасан л та. Энэ тэгээд би яагаад энэ рүү оруулж суух гэдэг хэрэг тааж хятадчууд энэ админ цэцлэгээ станцын цөмийн энерги ашиглаад тэгээд энэ ураана ашиглаад хөгжөө тааж өөр Оросд сургууль төгсөн хүн энэ хойд хил мэл дагууч өчнөл юм байх юм ба шүү дээ. Уран тэгээд эдрээс яг хоёр толгойтой тоглол Монгол 6 улдөө амтан гарахгүй манайхаас гараад тийм бол. Наа чи нөгөө яг л бодлого нь яваад байхгүй. Тэгээ манай Монгол улсыг бол ямар нэгэн хэмжээгээр тодорхой хэмжээгээр эрчим хүчний юм хамааралтай байлгах тийм ээ. Тэрүүгээр дамжуул хэмжих гэсэн юм бодлого аль нэг улс явуулж штэ. Тэгээд тэр бодлогоо юутай байлгахын тулд манад одоо өөрийнхөө дэмжигчд гар хөлөг болж байгаа янз бүрийн байгууллагуудаар дамжуулаад энэ бодлогоо хэрэгжүүлж штэ. Ялангуяа бид нэр одоо усан цахилгаан станц барих эсвэл одоо цөмийн эрчим хүч энэ бол энэ цахилгаан эрчим хүчээр бид бүрэн биеэ даах боломж одоо Монгол улсад бий болох гэдэг. Тэгэхээр тэрийг нь одоо байлгахгүй энэ тул одоо яах вэ гэж тийм бодлогоо хэрэгжүүлж штэ. Тусгай байгууллага тусгай албатай машинаар юм хэрэгжүүлж байна. Тэгээд яагаад Монголоос ингээд олборлохоор хоёр толгой 6 хөлмөлтэй юм гараад. Тэр дэлхийд даяар одоо хамгийн одоо цэвэр энерги зөндөө үздэг цөмийн энергитэй. Тэргүй яах юм. Орсч байгаа. Чинь одоо энэ хэд 5 жилийн төлөвлөгөөтэй бүрээ 74 миний байх үед хад одоо 10 жилийн өмнө ч юм 70 хэдэн цөмийн эрчим хүчний одоо станц барина гэсэн төлөвлөгөөтэй тэгээд төлөвлөгөөгөө батлал явж идэм билж 70 хэдээр нь. Тий, тэгээд энэ яг тэр чинь аюултай тэгтийн тэр дөрвийн сахил явахад хамгийн цэвэр, хамгийн үр ашигтай, хамгийн одоо хямд сахилгааны бий болох их хүс ш. Тэрэн дээр одоо хэрвээ тэр дөрмийг нь бүлэхгүй яваад ингэх юм бол одоо хаанч энэ зөмийн аюул одоо Чернобылийн аюул бол хаанч тохиолдох юутай ш. Боломжтой. Тэр тэрийгээ сахиал бид нэр одоо дахиад нөлтөвийн дагаад хүмүүсээ хөгжүүлээ сургаал бэлтгэл ингээл явхад манайд бол ямар ч асуудал байхгүй шүү дээ. Манайх шиг ялангуяа утааны энэ асуудалтай байгаа оронд бол тэр цэвэр эрчим хүчийг арих бол нэн чухал. Дээрээс нь одоо ингээд энэ нэг одоо юу гэдэг сэргээгт эрчим хүч энтерг бол одоо худлаа болж байна. Энэ одоо шал худлаа. Тэгээд асар их зардал гаргаад нэг жоохон юм хийдэг. Тэрийгээ тэгээ нөхөх боломж байх. Тэр манайд хүчгүй үгүй мэдэхгүй одоо тэр нэг сувын сэтгэлийн хөөрлөөр Монгол улс одоо Азийн сүлжээнд орно, нарны эрчим хүчийг, цалхины эрчим хүчээр бараг дэлхийд нэг дорно гэд ингээд явсан. Тэгээд хаа байна. Тэгээд тэр бол одоо худлаа яриа гэдэг нь ойлгомжтой нэг юуны улсуудын өөр гэсэн нөгөө дэлхийн дулаар малаар тийм ээ айц хүч бий болгодог нэг тийм юм яваад л шүү дээ нэг хэсэг. Тэгээ тэрний л нэг юу байхгүй. Тэгээ одоо бодит юм дээр харуул одоо цөмийн эрчим хүч хамгийн одоо бага юугаар тэгээ азар цөмийн эрчим хүчний одоо их усүр түүхийд манад байж шүү дээ. Дэлхий дээр цөөхөн орн энэ одоо ураны нөөц байна. Тэгээ Монгол бас тэрний нэг бид азтай л байгаа. Тэгэл тэрийгээ бид хамгийн сэргүүний технологиор ашиглаж байгаа Монголдо хөгжүүлээ. Тэгэхээр зэрэг нөгөө энийг сонирхгүй байгаа Монголыг одоо барьж явах гэсэн улсууд тавгал орж ирэл наадхаа байлгал энийг бойлуулахын тулд янз бүрийн одоо үйл ажиллагаа явж шин. Одоо манайхан ирэх биш ойлгодог болж. Тийм ээ. Тэгвэл одоо ингээд аюул болж шүү. Тий, эгийн голын цахилгаан станц дээр чинь бид нар хичнээн юм болов. Тэгээ одоо бүр мэддэг ойлгодог боллоо шүү. Тэгээ усан цахилгаан станц гэдэг чинь хамгийн одоо хямд өгөөд хамгийн найдвартай
байгалаас өгсөн хамгийн цэвэр хөдөлгөөний их усүр байж. Тэрийг одоо хичнээн жил хэд усан цагтнаас барих боломжтой бид нар алдчихж сууж шин. Тийм. Энэ олон улсын цэс ингээд жишээ нь Монгол сууж Орос улбаны бүрэлдэхүүн элчин сайд Евсико гэдэг хүн олон нийтийн телевизээр өргөн телевизээр гараад тэгэн гутаа Монгол бол ер нь коммунистнуудад татсан их буруу байсан. Бидний салааж явснаас болж та нар буруутж байгаа шүү дээ. Ийм юм ярих. Энэ одоо тэгээд энэ бол тэр дипломат явсан харилцаа байж болшгүй зүйл. Дипломат явсан одоо байж болшгүй зүйл. Би одоо манай Монголын одоо орчин үеийн дипломат бол Оросын зөвлөгөөт улсын школд бий болсон л доо. Бид нэр одоо маш олон үеэрээ ингэж дипломатууд Оросын школоор сурж гарч Оросын мундаг школ Оросын одоо тэр бий болгосон олон зуун жилийн хөгжүүлсэн энэ дипломат албаны туршлага тэрэн дээр бий болсон шинжлэх ухаан зорох боловсрол нь бол мундаг. Тэгээ тэр үедээ бол бас ч үгүй бас үндэс суурийг бол сайн тавьж өгсөн. Гэвч одоо өөрснөө энэ орчин үед гарч ирээд тэр юунуудаа зөрчиж эхэлж байна. Тийм ээ одоо хамгийн одоо дээдлэн хэтэл одоо төрөнгийн дайн өдөөлөө шүү дээ өөрснөө. Тийм ээ. За Украин ямар ч муу байж болно буруу хийсэн байх. Гэхдээ дайн хийж үгүй болноор нь хүнийг устгаж тэ газар нутгийн эзлэг энэ бол энэ одоо 21-р зуун байж болох уу? Болохгүй тийм шүү дээ. Тэрэн шиг энэ одоо дипломат ёсыг одоо хүн зааж сургаж мундаг байсан орны элчин сайд нь одоо ийм бүдүүлэг авир гаргаж болохгүй шүү дээ. Тэрний өмнө байсан нөхөр юу гэлээ? Энэ одоо Монголын тэр либерал үзэлтэй улсууд анхааруулж хэлэхэд ийм байна гэж байгаа шиг. Энэ одоо дотоод тэр Монголыг одоо суугаа орно үл хүндэтгсэн ийм байдал ерөөсөө одоо олон улсын практикт байдаг байхгүй юу? Чин тэр хүмүүс яад юм байх. Уг нь бол ёс журмаа мэддэг оронд бол их л хатуу ханддаг юм да. Тий. Иймэрхүү юм жоох өчүүх юм дээр гарахад л одоо их одоо хатуу арга хэмжээ авч анхааруулга сануулга дахин одоо ийм гарахгүй байх ёстой мостой гэж ингээд явдаг л та. Энэ бусад одоо чадaltaа орно манайх өөрхий тэгээд Орос гэхэр зэрэг айгаад одоо юм хэлж чаддгүй ямар нэгэн байдлаар илэрхийлж чаддаггүй ингээд явж ирлээ л дээ. Тэгээ одоо энэ сүүлийн лав хоёр элчин сайдын жишээ бол их л одоо эвгүй прецедент тогтоож байгаа. Эхлээд нөгөө талыг харахад манай өөр сууж байгаа 3 түвшин орнууд гэдэг бидний язг улсуудын элчин сайд нарыг хар цагаан сар Монгол улсын үндэсний баяр ёслолыг дээд зэрэгээр хүндэтгэл илэрхийлээд Монгол дээлийн нэмсөд Монгол үгээр хэлээд Монгол ёс заншлыг одоо хүндэтгэж байгаагаа илэрхийлж үзүүлээд ингэж одоо дипломат сайхан харилцаа хөгжих ёстой. Гэтэл нөгөө нэг том их хүрний хүн тэр дээрээс ярваага тийм ээ. Анаар одоо ингээд яахгүй шүү гэж заасан сургасан тийм ээ. Дотоодын чооболсон хүндэтгэг өргөөл тий. Зариуд ингээд нөгөө дотор нийгэм дотор үүссэн энэ одоо зөрчилдөөнтэй асуудал дээр дахиж очиж давс одоо нэмж тийм ээ. Дайр нэмж ингэж байгаа ч байдал харагдаж байгаа шиг. Энэ бол зохисгүйтэй. Энийг одоо тодорхой одоо нот бичих гэдэг тэр ямар учиртай юм. Иймэрхүү нот бичих өгнө гэдэг. Яг ямар тохиолдол ингэн тэгнэ гэсэн юмуд бол байхгүй л дээ. Тэгвэл тодорхой аргууд байна. Эсэргүүцлийн нот өгнө, дуудаж уулзна, анхааруулга өгнө, бүр болохгүй бол хөөж гаргана тийм ээ. Ийм юмнууд бий л дээ. Тэгэхээр манайхан болохоор одоо өөр нэг улс жишээлбэл тий улсын нэр хэлэхгүйгээр жоохон өөр улсын хүн манай яасан бол айгүй алитийн хөөгөл явуулсан байна. Тий. Тэгээд нэг хөршийнхэн одоо том их хүрний өнөхөр тийм янз бүрийн айш зан гаргаад байгааг манайхан бол төсвөрлөл байгаад байгаа. Чин байж болохгүй л үү? Тэр бол байж болохгүй зүйл уг нь бол тий. Энэ гадаад харилцааны бодлого дээр нь Монгол улсын гадаад бодлого гэл одоо ингээд хүмүүс агүй их ярьж байна. Ер нь Монгол улсын ерөнхийлөгч хөрс үхийгч энэ төр хүмүүс ам сайтай байна. Гадаад бодлого дээр их зүг байна. Ингээд арчилсан орнуудаар ялангуяа мэрэгчлөөтэй орнуудаар арчилсан тогтолцоотой орнуудаар ингээд яваад байгаа зүг байна. Бидэргээл ингээд нэг талдаа ингэжэл нөгөө талдаа засгийн газар нь дахиж одоо энэ Евраз эдийн засгийн холбоонд дисчдэг. Манай улс ч нөө Шанхай дисгүй бол янз бүрийн юм дисээд яах юм байдаг гэдэг үсэн үстэй. Тийм байдаг үстэй болно холбоо. Монгол улс ч. Тэг яг уу ер нь
сүүлийн Еврод эдийн засгийн холбоо гэж яг юу юм байх? тэр чи Еврод эдийн засгийн холбоо гэдэг нь нөгөө Европын холбоо гэдэг том эдийн засгийн одоо холбоо байна шүү дээ. Тэгээ тэрийг ер нь сөрөх тийм ээ. Энийг сөрөхийн тулд хүчээ нэгтгэх гэсэн зөвлөлтийн одоо хуучин зөвлөл холбоод улсын суурин дээр энийг одоо бий болгох гэсэн оролдлого юм уу да. Тэгэл одоо тэр нь зөвлөл холбоод улс айгу Оросын холбооны улс, Беларусь, тэгээ Казахстан, Кыргызстан гэсэн хэдхэн улс байгаа. Хуучин зөвлөлт улсын бүрэлдэхүүн байсан. Тэгээд тэд нар тэр Европын холбоотой дүүрэх юм байхгүй шүү дээ. Тэр ойлгомжтой. Тэг үүсэхгүй. Гэтэл ямар ч байсан энэ одоо орон зайгаа нэгтгээд эдийн засгийн хувьд нэгтгээд авах болж игэл гадны нөлөө мөлөө эдийн засгийн оруулахгүй байх гэсэн ийм л одоо холбоо л доо. Тэгээд тэрэндээ бол манайхыг бас шахаж оруулах гээд ингээ шахаад байгаа тийм байдал харагдаж байгаа. Янз бүрийн одоо манайхаас одоо экспортын тавьж өндөр хэмжээний тариф тавьж чинь тийм ээ. 40-50% тариф гэдэг чинь одоо Оросд дайн хийж байгаа Оросд тавьж байгаа нөгөө 20 гаруй хэмжээтэй бараг дүүх үзэг тийм баг юм шүү. Тийм. Тэгээд энийгээ тавиад хэрвээ энийг буулгана гэвэл та нар манай энд ор гэсэн тийм аюул муухай хасал дотоод хэрэгтэндээ оролцсон муухай бүдүүлэг тийм шаардлага тавиад байгаа байхгүй. Тэгээд тэрийг нь бол манай одоо ирэх болж байгаа улсууд гэх юм уу одоо албан ёсны улсууд хэлж чадахгүй байна л да. Оросын хөдөөс одоо юм дуурж чадахгүй бай. Тэгээд сурцсан тийм байдал бол манай байгаад байгаа. Харин одоо энэ дэлхийд болж байгаа нөөцлөлтийг ашиглаад бид нэр өөрийн байр сууриа эзэлж авах хэрэгтэй. Энэ Оростой бол энэ харилцааг нэг мундаг ах дүүгийн гоё сайхан болгох тийм гоё юм хаях хэрэгтэй. Өөр л хийм болох. Хэмээн болно гэдэг нь өршийн ёсоор хэрвээ одоо ойр зэрэгцээ орж байгаа стратегийн түнш маягаар хамтраа гэж байгаа бол хамгийн тэр тариф болох хоёр талын хууль тэр албан молбоо энэ төрөд бидэнд хамаагүй тэр та нар тэнтэй байдаг юм бол Орос Монгол хоёр талынхаа шугам асуудлаа зохицуулъя гэл одоо юм тавих хэрэгтэй байхгүй. Тэгж одоо ингэж хэмээн болох хэрэгтэй. Энэ юм байна. Тэгээд тэр Евразийн холбоо гэдэг бид нэр өдний хүртэл орохгүй байсаар ирчээд одоо орох тухай ярьдаг бол гинэ гэж би үзэж байгаа. Өөр Орсын намын дээр ган түмэн зөвхөн байгууллаж явж байгаа шүү дээ. Тэгээд одоо юу яг нэг хоёр коммент дуусч нөлөө хэдэн коммент байна л да. Яг эрэг коммент дуулсан байна. Хэдэж байна. Эндээс нэ продаж голоо гэнэ. Нүүрсээ төвшиглэж станц барих нь хамгийн зүг байх таа гэж байгаа. За энэ инхот гинтэн жамсан хөө битгий хуудас дэлхийд дахин Украиныг буруутгаж байна шүү. Америк Оростой гэж нацистуудыг устгаж байгаа юм биш үү? Юу яриад байгаа хогнод бай гэж. Тийм болж байгаа. Яг эргүүдийн бол ингээ үлдээч. тийм ээ. Үлдээч бидний дэмжиж байгаа сонсч байгаа солон байгаа шүү дээ. Энэ нацистуудыг устгах гэдэг байгаа юм уу? Нацист гэж яг хин юм бэ? Гэхдээ одоо энэ нөгөө дайны өмнөх байдал одоо 22 оны 2 сарын 24-нд дайн эхэллээ шүү дээ. Тэрний өмнө одоо байсан Украины байдал 14 оноос 10 хэдэн оноос л эхэллээ л дээ тий. 10-аад оны үеэс л ингээд энэ хоорондын харилцаа эвгүй болоод тэгээд тэнд одоо мэдээж Украины дотоод янз бүрийн одоо хөдөлгөөнүүд үүссэн, бий болсон одоо тэр бандерууд гэдэг нь Украиныг зөвлөлт холбоот улсын үед тусгаар тогтноохын төлөө тэмцэж исэн бүлэглэл. Тэд нөгөө улсаа тусгаар тогтноохын тулд дайныг үед бас л одоо боломж хайж явсан. Гитлерийн фашистийн юунууд талд бас явж исэн байл. Хэрэгсэл үйлдсэн барьсан гэдэг одоо ч бас түүхэн юмыг хамаагүй яхад хэцүү бол шүү дээ. Өмнө хөдөл мэдэгдэхгүй юм. За тэгээ хэрэгсэл үйлчээсэн өөрийнхөө хүмүүсийг алж устгаж исэн гэх тийм. Тэгээ тиймэрхүү үйл хөдөлгөөнүүд бол Украин бий болсон. За ч одоо нөгөө одоо манай босдог хөгтгөөчлөө. Тийм үхэл хөргөчлөлтэй л адилхан шүү дээ. Оросоор дүүрэн халзан толгойтой нацистууд байгаа. Янз бүрийн фашист бүлэглэлүүд бий болоод тэгэл ерөөсөө юу царайтай хүмүүсийг бараг годомжоор явуулахгүй зодод нүдэл аймаар юм болоод байсан шүү дээ. Тэрнтэй адилхан нөгөө эрхчлөө олгочлоор зэрэг тийм барууны үзэлтэй хиз үнзэрхийг тийм хөдөлгөөнүүд бий болсон. Гэхдээ юунд Украины ард түмний тэр тэмцэл нь юунд ирлэхээс ихэн Украин бол Европ тал руугаа явж хөгжих нь бидний хөгжлийн чиг юм байна. Чиг хандлага юм байна. Бид Европын холбоон гишүүн болъё. Европтой одоо хөл нийлүүлээ. Оростой ингэж яваад бол болохгүй нэ, бүтэхгүй нэ гэд ингэж чиг хандлага нь нийт ард түмний дийлэнх нь тийм үзэл бодол санаатай байсан. Тэгээ тэрийг нь одоо эргүүлэхийн тулд далим хийж тийм ээ. Цөөн дооны тэр
одоо нацист үнцэрхэг харгас тийм юу хийж байгаа бүлэглүүдийг одоо дөвөл гэж тийм ээ Украин тэр чигээрээ тийм нацист ус болцсон юм шиг тийм ээ ийм юу одоо Оросыг юу шийдэх гээд байгаа юм шиг тийм сүртэл ухуулга хийж бий болгосноос биш Украинд үүндээ тийм нацистууд гэж одоо хаана байгаа юм. Манайчууд энэ босоо хүчин хятадуудыг толгойн тасад дүүжлэгээд энийг дүүлгүүл алах нэ. Харин тийм тэгэл энэ ч сайхан шалтгал болдог байхгүй. Тийм байна. Тий. Тэгэл энэ явж байгаа улсууд бол тэр одоо гадаадын хүчинд зүгээр сайхан шалтгаан юу болж л ашиглагддаг. Тийм байна. Тий. Тэгэл энэ Ипсико гэдэг яриад байгаа шүү дээ. Украины талбайд Оросын эсрэг хязгаар зохион байгуулсан Монголын идэвхтүүдийг террорист дэмжигчдэг гэж. Яг адилхан үг үстэй тий. Тэнд орсон яг ингэж хэлдэг шүү дээ. Тэр хүнд бол одоо та одоо үгээ бодож яриа Монгол улс хаана ямар Монгол иргэд яаж үзэл бодоо илэрхийлэхээр бол хинээч асуухгүй, хинээр заалахгүй. Тэг юу террорист мөрөөс юу яриад байгаа. Тэр одоо бидэнд ерөөсөө яг огт хамаагүй. Тийм нэг зориуд тэр өөрийнхөө заваа манайх руу оруулж ирэх гэж байгаа байхгүй. Тэрийг бол одоо энэ албан ёсоор бид нар бол яцах хэрэгтэй. Тэр засгийн өвсөс энэ чи юу гэсэн үг. Ягаад манай иргэдийн чөлөөтэй илэрхийлж байгаа бид нар Америкийн талбайг өрөө жагсаж болно шүү дээ. Английн талбай гаргаад дэмжиж байгаа орноо бид санал санааны нийтлэл илэрхийлж болно шүү дээ. Зимбабве, Ангологийн ард түмэнд бид нар бас эв санааны нийтлэл ирэхээр хүмүүнлэгийн тусламж илгээж бол энэ бидний эрхийн асуудал шүү дээ. Хин бидэнд заагаад байх, хин гадны тэр ямар хэлцэн илчээсээд яхаараа тийм ярьж идгийг. Энэ нэг Монгол руу улаан цай бас нэг явдгуус шүү дээ. Тэр нэг дайн эхэлж явах үед юм уу? Монголд Америкийн биолаборатори нэгэд Оросын бүр нэр бүхий одоо тэр Европын улсын дүүмийн том дэд дарга том одоо надтай харамсалтай манай сургуулийг төгссөн нөхөр тийм юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тийм юм ярих юм бид хүртэл одоо чинь тэгэхээр бид нар өөрснөө амьдарч ш бидний эргэн тойронд ямар нэгэн лаборатори байна. Харин яг нөгөө ярих юм бол Оросууд өөрснөө маш нарийн химийн лабораториуд Монголд ажиллуулж ирсэн. Тэрний үлдэл одоо биш. Богдууланд байна. Энэ хойдлын юунд байна. Одоо энэ газар дор хуцсан тэр лабораториуд байж байгаа тэрийг хаагаад явсан юм бол үлдэнд байж байгаа шин. Өөрснөө тийм. Тэр энэ Оросын өөрснийх нь нэг зүйрэг байдаг байхгүй. Хүн өөрийнхөө нөгөө эвдэрсний хэрээр сэтгэдэг гэх тийм ээ. Каждый по мере своей спортчность гэдэг. Тэр өөрийнхөө эвдэрсэн хэлбэр өөрөө одоо ийм балаа хийм болов хүнийг бас тэгж боддог байхгүй. Тэгэхээр өөрснөө тэгж бодож байхгүй. Энэ Монголд айгуул тэр лаборатори оруулж ирж байгаа хэтэрхий одоо юу гэдэг барууныг дагаж явж гин. Хэтэрхий одоо энэ тэр товаагийнхан чөлөө, Буратийн чөлөө хэлсэн шүү дээ. Монголчууд одоо арай хэтэрчин. Барууныг дагаад Америкийг дагаад бүр одоо хэтэрхий их явж гин. Эднийг зогсоох хэрэгтэй энэ тэр. Тийм хүртлээрээ гарч байгаа хөө. Тэгээд ийм юмыг бол баг дээр нь бид нэр айгүй ажих, зогсоож явах өөрийнхөө одоо байр сууриа өөрийнхөө энэ эрхчлөөгөн бол тодорхой амьд хэтэрхий ингээд айхтар төрөнгийн байдлаар ч юм уу илэрхийлж өөрсөндөө гал дуудах маягаар явах хэрэггүй. Гэхдээ хууль номынхаа дагуу олон улсын тогтсон ёс заншлын хүрээнд соёлтойгоор эсэргүүцлээ энэ дургүйслээ бол хэлж явах хэрэгтэй гэж би боддог. Энэ Америк Оросоор нийлчихэд байгаа юм уу? Одоо тийм юм асуусан байна шүү дээ. Нацистуудыг устдаг. Яг хөө тийм нэг Америкийн энэ одоо ерөнхийлөгчийн сонгуулиар өнгөрсөн сонгуулиар энэ Трамп гарч ирснээр маш одоо байдал их эвгүй боллоо л доо. Трамп ч одоо бүгд найрамдах нам гэдэг чи одоо энэ дэлхийн олон улс төрийн газрын зураг дээр бол барууны үзэлтэй намуудын гол цөмийг одоо бүрдүүлдэг нам шүү дээ. Олон улсын ардсан холбоо гэж чиний ордог хурлын нөгөө том байгууллагч үндэслэн байгууллагч Рональд Рейганий нам, Маргарет Тэтчер, тэр нөгөө юуны Германы Коль тий энэ одоо эдгэрийн одоо үндсэн байгуулсан энэ одоо том барууны байгууллагын энэ намаас одоо нэр дэвшиж гарч ирлээ. Яг хоо Трампын хувьд бол энэ бүгдээрх нам одоо өөр одоо нэр дэвших тийм ээ нэр хүнд бүхий хүн байгаагүй мó ямар очтой одоо ингээд явсаар агаад гарч ирсэн. Гэхдээ яг мань нөхөр бол өнөөдрийн одоо ард түмний тийм популист. Гэхдээ тийм шаардлага юу байгааг бол олж харсан, их сайн ашигласан бизнесмен нэг хөв тийм ээ. Одоо юу хэмдэ нэг
амиа готсон тийм бодлого явуулж нөгөө одоо Америка ихэд агуу ихэн болгоё, Американ нэгдүгээр тавья гэх тий хувиа хичээсэн ийм юу зарчмуудыг гаргаж ирээд тэр нь бол одоо юу гэдгийг доогуур төвшин гэдэг нийт одоо массад бол нэлээд таалагдж шít тийм ээ. Тэгээ тэр юугаар ашиглалт энэ дээр тоглолт хийгээд гарч ирж байна. Уг нь бол Америк бол уламжлалаараа бол маш том одоо боловсралтай, маш өргөн одоо алсын хараатай мундаг улс төрчид одоо ерөнхийлөгчд өрсөлдөж гарч ирдэг. Дэлхийн одоо хэмжээний том одоо асуудлуудыг шийдэх зорилго тавьж хийж одоо гарч ирдэг юм уламжлалтай. Тэгтэл бол Трамп гарч ирээд бол зөвхөн одоо Америкийн хүрээнд иргэсэн юмнуудыг яриад ингээд одоо нэлийн шууган тарьчлаа. Дэлхийд даяар одоо божигнуулаа хийчлээ. Тарифын дан өдөөчлөө, худалдааны дан өдөөчлөө, хамгийн ойрын холбоотнуудаа дайсан болж байна. Европын холбоо НАТО гэдэг дэлхийн одоо эрхчлөөний гол багам тулгуур болж исэн байгууллагыг нотор нь хаглаад юучгүй болох тийм юм руу төлхий ажиллаа. Тийм ээ. Тэгсэн мөртлөө улаан цагаан төрөнгүй дан хийж байгаа хүнтэй би тэр хүнтэй хамгийн сайн харьцаатай миний найз надад бодлоо хэлэхгүйгээд ингээд зүтгээд байна. Тийм одоо хэр зэрэг хол явахын одоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол яавч одоо хүн төрөлхтний нийт одоо хүн төрөлхтний хүсэж байгаа зүйл бол биш ээ. Арай хийж энэ өнгөрсөн дэлхийн 2 дугаар дайнаас хойш энэ олон 10 жил дэлхийн дайн гөвдөхгүйгээр энэ арай хийж ингээд тогтож нийгэм энэ дэлхийд даяар айтайхан одоо дэг журам тогтоож дэлхийн олон одоо улс төр хамгаалан тайван амьдарч болдог ийм нөхцөлийг одоо дуугүй хийхээр ийм аюултай алхмууд хийгээд шүү дээ. Тийм. Энэ бол ийм л тэгэхээр Орос Америк хоёр нийлнэ гэж үлгэцэж байхгүй. Путин Трамп бол Путин биш. Америк бол Орос биш байхгүй юу? Тэгэхээр Трампын энэ бол тодорхой хэмжээнд хүрээд зогсно. Хэрвээ зогсдгүй бол зогсоох хүчин бол Америкт байгаа. Хуулийн бий, механизм бий. Тэгээ яг одоохондоо энэ хүн нэгэн сонгуулиар тодорхой хэмжээнд дэмжлэг аваад гараад ирсэн учраас хөлийн зөвшөөрөхөөсөөр харахгүй л байна л да. Тэгээ энэ ингээд цаашаа өргөжлүүлээд хэрвээ жинхэнэ одоо өрсөлдөөн бий болж одоо зөрчилдөөн үүсэх юм бол одоо Америкийн нийгэм бол арчилсан нийгэм, чөлөөт нийгэм, илүү одоо эрүүл ухаантай, илүү одоо дэвшилт үзэлтэй арчилыг эрхэмдэг хүчин нь бол давмгаална гэдэгт бол эргэлзэхгүй байна. Энэ гэхдээ юу шүү дээ те. Трампын гаргаж байгаа тогтоох шийдвэрүүд чинь ихэнх нь хоригт орчод байгаа зү шүү. Яг хуулийнхаа юугаар зарим нь ингээд хоригт орж байна, зарим нь шууд юу яаж тэр нөгөө дотоодын юуных нь юу байна л да. Тэр зарилны шууд хэрэгждэг. Эсвэл зарим нь ингээд юугаар сенатор баталгаажуулдаг барьд янз бүрийн юмнууд байна л да. Тэгээд ер нь бол бас нөгөө талаас Трампын байдлыг ингэж харж үзэх юм бол бас бодиттой юм бас байна. Тийм, өнгөрсөн 80 жил энэ дэлхийн энэ дэглэмийг ингэж дэг журмыг байлгахын төлөө Америк бол асар их хүнд ирсэн. Тийм ээ, Америк бол хамгийн хүчрхэг армийг бий болгож, хамгийн хүчрхэг зэвсэгчнийг ингээ өргөлж одоо бэлэн байдал байлгаж байна. Ингээд тэрний хүчин дэлхийн дай гарчихгүй энэ тэнд дураараа загнахгүй явж ирлээ шүү дээ. Тэгэр энэ тэнд баг сагам гардаг ч гэсэн ерөнхийдөө бол асар их одоо амбицтай улсуудыг дарж зогсоож ирж ингэж барьж ирсэн. Одоо дэлхий дээр янз бүрийн асуудал гарлаа гэхэд одоо хэдхэн хоногийн дотор одоо асар том байлдааны одоо чадварлаг бүрэлдэхүүнийг үргэж чадах улс бол ганцхан Америк л биш. 2-3 нисэх онгоцтойгс тэгээд дагалдаг онгоцтойгоо тэгээд далайн дэлхийн ямар ч одоо өнцөг болонд 2-3 хоногийн дотор хүрч очиж чинь хүч хөрөлдүүлж чадчих. Дайм байлдаа. Хэд одоо өөр ямар улсыг дэгж юм дотоод өнөөдөр тэр улаан тэнгис дээр дэлхийн худалдааны хамаг гол шугам гардаг газар хэдэн дээрэмжин гарч ирээд шүйтгэд хийж шít. Тэгэхэд тэрийг зогсоож чадах хүчин байхгүй шít. Тэгэд Америк шиг болж байгаагүй бол яах юм? Тэгээд Америкт л очиж тэрийг зогсоож байна. Тэгэхээр ийм хүчин, ийм үүрэг гүйцэтгэж Америк бол явж ирсэн сайн дураараа өөрөнгөө одоо зарчмын үднээс явж ирсэн. Гэвч одоо юуны хязгаартай шүү дээ. Нөгөө чинь барагч Америкийн өөрийн өршөр одоо асар их нэмэгдсэн. Дотоод өр тийм ээ. Гадаад өр 8 тэрлионоор хэмжигдэхээр өрөнд орсон. Тэгээд ингээд цаашаа явах уу, яах уу гэд энэ байдлыг бол Трамп бас харсан. Трампд чинь зөвлөдөг айхтар одоо Эрдэнэт мэрэгд ухаантнууд байгаа шүү дээ бас. Энэ одоо ингээд
дэлхий гэдэг дахиад байтал Америк маань өөрсдөө баларлаа. Ингээ хар. Тэгээд Америк ингээд буфер байхгүй. Оросын одоо энэ айхтар буужингууд ч ингээд асар хурдтай, асар хүчтэй буужингууд Оросууд хийсэн байна. Тэгээд ингээд ихээр Америкийнхаа нутаг дэвсгэр дээр л одоо хамгаалах болж ш замд нь усах боломж байхгүй шүү дээ. Тэгээд Гренланд гэдэг ингээд том одоо яг Атлантын далайн голд Европ, Америкийн дунд байж байгаа тэр газар хоосон шахуу байгаад байдаг. Тэгээд тэндээ Америк тэр зэвсгийн одоо шилээ бүх одоо Оросын буужингуудыг замд нь устгах систем бай, асар том систем байгуулга гэхээр тэр газар ашиглаж чадахгүй шүү дээ. Ашиглах ихэр мөнгө нэхэнд эдгээр. Тэгэхээр зэрэг Америкууд тэр яриад байгаагийн цаана бас үгүй энийг ингэж яхаар Америкийн аюулгүй байдлыг дэлхийн нийтийн аюулгүй энийг надад өгөлдөө гэж шаардж гин гэж би бас харж болохоор байгаа. Хоёрдугаар тэр Канада бол бас яг Америк хойдолд байгаа. Тийм. Оросууд ч энэ хойд мөсөн далайн тэргүй маш их одоо хөрөнгө оруулалт хийгээ зэрэг зэвсгийн хийж байна. Тэндээс ингээд Арктикийг даваад ингээд зэвсэг орж ирэхэд хамгаалах одоо газар орон зай бас хэрэгтэй байна Америкт. Тэгээ Канада ч тусгаар улс гэдэг ингээд суудсан. Тэгээ тэдний нутаг дээр бас зэрэг зэвсэг бааз байрлуулах чинь бас л мөнгөний асуудал гарна шүү дээ. Тэгэхээр тэр энэ бол Трампын тэр яриад байгаа энэ тэр бол бас санамсаргүй зүйл биш бодиттой бас шалтгаан байна. Канада эсвэл одоо энэ батлан хамгаалахын юм дээр бол нэг улс шиг Америктэй байж газар нутгийг ашиглуулахгүй бол энэ одоо хэрвээ мөнгө нэхэл манайх тусгаар орчих зэрэг яах гэж байгаа бол мөнгөдөл энэ төр гэх одоо ийм асуудал гарахгүй байхын тулд яах вэ гэхээр чи одоо нэг улс шиг бай гэсэн Трампын яриад байгаа энэ бас нэг тийм бодит шалтгаан байна. Панамын сувгийг мэднэ. Панамын сувг гэдэг энэ 2 ТV-г холбосон энэ сувгийг барих гэж Америкууд бүх хөрөнгөний гаргаад бүх технологиор 30-40 мянган хүн өгсөн энэ насаа зориулж бий болгосон сувг шүү дээ. Тэгтэл тэр сувгийнх нь юун дээр одоо Америкууд Панамад мөнгө нэгтгэх юм байна. Усан онгоцоор юм гарахад мөнгө авдаг тий. Зарим хэсгийн одоо Каттын нэг бомбтыг энэ бүр Хятадын тал өгөхөөр одоо хэлцээ хийжсэн байна. Тэгээ тэрийг Хятадын одоо засгийн газар саяхан мэдэн дээр тэр юм хийж байгаа Хонконгийн компаниг зогсоосон байлээ. Тэр хөрөнгө оруулалт хийгээ тэр юуг нь. Тэгэл гэх мэтэр одоо Америкийн өөрийнх нь одоо байдал бол эмзэг болсон байж ийм тийм учраас Трампын одоо өнцгөөс харах юм бол бас бодиттой шалтгаанууд бас байна. Тийм ээ. Америкийн одоо хамаг хөрөнгө хадагшаа гаргацсан. Хятад метад ингээд хамаг юм үйлдвэр дотооддоо ажлын байр байхгүй. Бүх үйлдвэрүүд нь хадагшаа гараад явцсан. Дотоодын иргэдэн тэр юм гаднаас юм худалдаж авдаг ийм байдал бий болсон. Америк, Канада, Мексик гурав чөлөө тодорхойн хэлцээр нафта гэж юм байгууллаа. Тэгээ биендээ ингээд хөнгөлтэй нөхцөл олгоцсон. Тийм ээ. Юу татвар ингээд тэгтэл нөгөө хоёр нь тэрийг одоо бодвол одоо хамгийн илүү ашиглаад байна шүү дээ. Өөрөлтөө ашигтайгаар хэдэн зуун тэрбумын ашиг аваад байдаг. Америкт энэ дээр алдагдал үлээгээд гэрээ байгуулсан. Тэгээд тэдний нөгөө юу тавигээд байгаа бас тийм учиртай юм уу гэж харагдчихээн тийм ээ. Тэгэхээр бас Америкийн юун дээр Трампыг бол бас шууд 100% нэг бүр галзуу солиотой хүн гарч ирээд ингээд ингэж бас болохгүй. Тэр бас тэр Америкийн ард түмний 70 хэдэн сая 77 сая хүн сонгоод байна гэдгийн цаана бас бодит шалтгаан байна. Тэгээд нөгөө яг хөө тэгээд өөр аргаар нөгөө өмнөх юмнууд нь том Америкийн үндэслэн байгуулагч нь бол өөрөөр Америкийн харж ирсэн. Трамп бол яг энэ юуныхаа хэмжээнд бодож байгаа тийм өөрийнхөө юугаар ингээд илүү одоо прагматик илүү одоо амиа утсан байдлаар асуудал шийдэх гэж оролдож байгаа юм байдал харагдаж байна л да. Гэхдээ эцээч Оростой бол энэ хоёр нийлнэ гэж байхгүй. Энэ хэдхэн одоо маш богинохон хугацааны дараа бүх юм тодорхой болно. Путин, Трамп хоёр бол нэг юм дээр суух ямар ч боломж байхгүй. Зарчмын хувьд байхгүй гэдэг ойлгомжтой. Өөр асуулт байна. Тэгээд өөр асуулт одоо орлого. Гэхдээ ер нь юу байгаа ч тийм. Саяхан л одоо энэ оны гартал чинь манай Оросын талын баримталт нөхдүүд ч ярьдаг шүү дээ. Энэ
Орос бол одоо Америктэй байлдаж байгаа гэдээсэн. Одоо Америктэй байлдахаа одоо найзлсан бол байн дууссан байх юм тий. Логикой. Энэ нөгөө ингэж прокси боо гэдэг нэг юм яваа. Тэгээ прокси дан гэдэг. Тэр нь юу хэр зэрэг одоо Оросууд тэр чинь яагаад байгаа байхгүй. Үнэн хэрэгтээ бид нэр Украинтай байлдаад байгаа юм биш ээ. Тэр Америктэй байлж байна. Бид НАТОтой бүгд тэдний бүгдээрээ бүх цэцгээ өгөөд тэгээ прокси дан гэдэг нь одоо хүний гараар ингэж байлдуулдаг тий. Зэвсэг өгөө тэгээ тэр нь байлдуулдаг. Монголд хүний гараар могоо бариулж байгаа ийм дан гэж Оросууд ингэж ирсэн аа. Нөгөө Трампын янз бүрийн болонгууд Трамптай сайн болчиход байгаа шүү дээ. Тийм сайн болчиход байгаа. Тийм биш болоод НАТО одоо Англиг одоо нэг номерын дайчин гэж зарлцсан. Англитай одоо англичууд үнэхээр Европын англичууд бол ер нь ямар ч үед бол дэлхийн одоо ийм хэгцэгтэй үед маш одоо зөв маш хатуу байр суурь баримтлагаараа бол алдартай. Зарчмын 2 дугаар дайны байдал ямар хүнд байсан те. Тэр үед одоо энэ юуг нэгтгэж гаргах Гитлерийн энэ нацизмын эсрэг тэмцэх асуудыг бол англичууд толгойд бүгдийг зохицуулж өгсөн шүү дээ. Тэгээ одоо байдлыг ийм болоод ирэхэд англи бол одоо өөрийнхөө юуг бол шууд ойлгож Францтай хэрэгтэйгээр таардаггүй ч гэсэн одоо хоёулаа нийлээ асуудлыг гартаа авъя. Европынхан одоо бие даасан одоо хамгаалтын системийг бий болгоё, армиа бий болгоё гэдэг ингээд толгойлоод явж штэ. Тий. Энэ манай ерөнхий сайд амнаас л их гардаг боллоо энэ Кремлд яригддаг үгтэй өнгөт хувьсгал, гадны агент гэдэр гэж тэгэхээр энэ ямар утгатай вэ? Бүр цэвэр Оросын нэр тамиа нөө. Өнгөт хувьсгал яг хөвд нөгөө өөрийнх нь Украины нөгөө эрхчлэн нийтлэлд хэмжижсэн жагсаал хийжсэн улсууд оронч нөгөө юу хийж нөгөө бэлэг тэмдэг болгож юугаа зангаал үүжсэн шүү дээ. Тэгээд тэрийг нь оронч одоо юу гэдэг яг бэлэг тэмдгээр тэгэнгүүт тэрийг өнгөт хувьсгал энийг бол гадны тусгай албадын захиалгаар хангуулжлтээр хийж байгаа. Заримуд одоо улс орныг нь докторгүй болгох, эрсийн засаг төрийг нь унгах ийм одоо ажиллагаа явуулдаг. Энийг өнгөт хувьсгал гэд нэрлэнэ. Тэгээд тэрийг хийдэг улсууд үйлчлэг улсуудыг бол гадаадын агент гэнэ. Энэ агент гэдэг одоо гадаадын агент гэж зарлана гэдэг одоо Орос чинь тийм юу хууль гаргаад одоо бүр аюул болж байгаа шүү дээ. Тэгээд тэр бүр энэ нэлийн эртнээс явсан Орос чинь нөгөө зөндөө олон манад бол ингээд зөндөл төрийн бус байгууллагууд нэр зөндөл байгууллагууд байж сан мангууд ирээл ажиллаа шашны байгаа юм бүгд ажиллаад явж байна. Тэгээд тэднийг одоо энэ өнгөт хувьсгал хийх энэ улсыг нь одоо юу болгох дэглэмийг нь нураах зорилттой ирж байгаа тагнуулууд гэж үзсэн ийм хуулиуд бий болгоцсон байхгүй. Манад бол тийм ямар ч шаардлага байхгүй. Манайх одоо гадны юугаар хатгасаар өдөө тэгээ гараад идэгч улсууд биш тийм ээ. Тэр улсууд ирээд манайхыг хүмүүс юу яагаад толгойд нэм хийж өгөөд мэдээлэл өгөө сургаж юм үзээд ингээд байцвал тэгэл болно шүү дээ. Илүү тийм манайх өдөн дөрөхөд байгаа би л бол тийм ерөөсө харахгүй. Тийм. Яг энэ астцсан хувьсгалд гол оролцож гадаад бодлоготой гадаад харилцааны намаас орж ирсэн. Та нар ялангуяа энэ гадаадын тухайн элчингүүтэй харьцаж исэн хүмүүс. Тэр үед энэ Америк элчингээс санхүүжилт авсан гэдэг бүр нэг хүн ярьсан байдаг юм да. Тийм болоод таамаа орчуулагчаар орж исэн юм байна уу? Тийм байгаа баха. Дөндөө уулзалт болж исэн. Бид нэр уулзж исэн. Тэгээд хизээш тийм мөнгө төгрөгийн тухай юм ерөөсөө байхгүй. Биднийг дэмжиж туслаач гэдэг байсан үнэн. Тэгээд бидний сэтгэл санаа дэмжиж байна. Та нар одоо ингээд юугаа ажлын төлөө эрхчлэн дэмжиж байгаа бид сэтгэл санаанууд нэг байна. Тэрнээс хизээш одоо юу байхгүй шүү. Тийм байхгүй. Тэгээд яг хөө бид нэр одоо юу гэдгийг те байдлыггүй бол одоо танаа элчинлэг гүйж орж ирнэ шүү. Тан бэл асуудал. Тиймээс ирээрээ энэ төр гэхгүй шүү дээ. Тийм байхгүй. Тэр бол утгагүй зүйл те. Тэгээд яг хуу дэмжижсэн бидний дэмжижсэн мөнгө төгрөг гаргаад Америк руу явуулж ийсэн гадаад Европын орнуудаар аваад үзүүлж ийсэн тэгээд хувьсгалын юугаар дараа өмнө нь тийм байхгүй шүү дээ. Ерөөсөө өмнө та нарын тэндээс мөнгө авах хувьсгал хийсэн байгаа шүү дээ. Тийм байхгүй ерөөсөө тэгэж ерөөсөө юу ажижсэн бол харин ч одоо тэр бид нөгөө юуныхантай барууныхантай харьцах үе хаалгыг нээж өгсөн шүү дээ. Тэгэхгүй л тул коммунистоос уучгаад хэн ч хүлээж авахгүй шин. Арцсан хувьсгал гарч ирээд арцл хөрөнжээ тэгжээж
энэ оюуны орнууд чи хөө энэ монголчин сэржээ сэрэгчээ дэмжиж туслая гээд өө талгаа нэгээд хүлээж авдаг болсон байхгүй. Би социализмын үед хоролт явж үжижсэн. Хинч тоодгүй Монголын дипломатик чи хаанаас ирсэн Монгол руу хаа гэдгийг гэдэг тийм л одоо хинч тоодгүй юм үг хэлэх болохоор Оросын элчингээс очиж асуудаг. Ийм юм яд болох уу болохгүй. Тийм адгийн байсан шүү. Тийм. Нүгийн хурал цугаал тэгэл бүх юм Оросын одоо яа хорол болгон дээр тийш олон хороо мороо гэж хуралц ингээд тарчдаг байхгүй жижиг. Тэгээ тэрэн дээр Оросын төлөөлөгч рүү хараад гараа өргөөл ингээд очоод үлгээ аваад ингээд одоо яах вэ? Ийм асуудлаар ийм бактери орж ирж байна. Яаж саналах вэ? Эсрэг үг. За эсвэл одоо дэмж гэж ингээд Орос дэмж гэж зөвл дахнаар тэгж ингээд тэрний дагуулын бодлооч баг. Тэгэл ад үзэгдэл хинч тоодгүй тийм л хүмүүс байсан шүү дээ. Хинч тоохгүй тэгээд нэг тоод харьцдаг нь нэг хэдэн социалист орнууд тэгээд Вьетнам, Лаос ингээ хэдэн улсууд хоорондоо уулзсан ярил зүгээр юм байх. Ямар ч барууны орн бүр тоохчгүй бидэнтэй харьцахчдгүй тийм л байсан. Та нар ч өвсгөл ихтэл Америкуудаас мөнгө авсан гэдэг юм даа. Энэ цаг аргууд болж байгаа. За ерөнхийдөө өндөрлөө. Тэгээд би нэг асуулт асууж өндөрлж байна. Монгол улс одоо энэ ялангуяа энэ одоо хил ам болоод байгаа Орано орж ирээд Францууд Монгол хөрөнгө оруулалт хийгээд ингээд уран олборлох энэ үйл явц ингээд 3 дахь хөрш болно орж байгаа. Би бол хувьдаа баяртайгаа тэгтэл энэ Францууд чинь Африк гэж улс өнөө тэв байна уу? Тэн чил баахан сүйтгэл самар чайчаад гараад явцсан гэдэг юм яваадах тийм байна уу? Нөгөө яах вэ тэгээд Франц чинь нөгөө колонитой байсан. Өөрчинд 19-р зуунаас ингээд тэгээ колони тэгээд юм хүм чинь ураад унсан шүү дээ. Тэгээд нөгөө франкофоны орнууд гээд Франц хэлийг намайг Франц соёлыг авцсан тийм улсууд зөндөө байна шүү дээ. Тэгээд тэдэндээ бас тусалдаг юм байна. Өөрснийгөө одоо энэ орнуудыг одоо бид нөлдөж исэн юм чинь хариу тутлах ёстой, үүрэгтэй гэж үздэг. Тэгэл тэдэндээ тусал барьдаг. Заримд нь бас байгалийн баялагын энтрийг нь ашиглацдаг юм байна л да. Тэгэл одолтой 8 юм чинь тэгэл тийм нэг нь гомдчил таарна шүү дээ. Энэ надыг шурттай барьлаа гэл тэгэл ерөнхийдөө зөвнийх нь коммунистууд, социалистууд л дандаа ийм яриа гаргадаг байхгүй. Энэ барууны хавцуудад ирлээ, мүлжлөө, бидний дээрэмплээд хомлоо гэсэн юм тэр юм чинь тэгэл явж байгаа байхгүй. Францууд бол тийм зарим юмнууд Африкийн тэрүүнүүд айгүйх тусалдаг юм билээ шүү дээ. Тэгээд тэр хоорондоо байлдаад бие биенээ онгороо ялгараад бие биенийгээ алж хидаад болохгүй болохоор чинь цэргээ оруулж зогсоохоос яах юм тийм биш үү. Тэгэхээр л эднэр одоо ороо зэвчлээ ингэчлээ гэж юу яадаг пропаганда бодит байдал дээр ямар байгааг харахад хэцүү. Ер нь бол зөмийн юугаар бол Франц дэлхийд хэрэгүүлдэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Монголд энэ одоо хамгийн тэргуун технологи орж ирээд сайн болох гэж байна гэдгийг нэг л ус дургуутж байгаа. Аль болохоор нэг тасалдуулах гэж оролдож байгаа. Тэгээд оронд нь өөрийнхөө хуучирсан одоо муу технологи шахах гэж л ингэж л үйл ажиллагаа явж байгаа шүү дээ. Тэг өгнө жижиг уурын цөмийн гоо бариад үг. Тийм жижиг уурын юу нь бидэнд юм өгсөн баасан ямар ч хэрэггүй шүү дээ. Бид нар одоо хамгийн орчин үеийн хамгийн одоо сайн нэгэнт хийж байгаа юм бол хамгийн дээд зэргийн юм л авах хэрэгтэй шүү дээ. Сайн технологи. Тэр хөнгөө гаргаад нугаа гаргаж जैन. Тэгээд алдагдaltaй байж байгаа ч гэсэн тэр 3 дахь төршийн хөрөнгө оруулалтыг бид зүтгэж байгаад хийх хэрэгтэй. Тэгээ яг өнөөдөр одоо Франц Оросын харилцаа бол маш хэцүү байна л да. Францууд одоо энэ Европын юуг бол толгойлоод явчлаа шүү дээ. Одоо Украины удаанд бол Украинд бол бүх талаар туслана. Бүх одоо зэрэг зэвсгийг нь хөгжүүлэн барина. Тэгээ явчингууд айгүй бол одоо та нарын гэх юм бол одоо бид нар маш хэцүү байдалд орох гээд байгаа шүү дээ. Ер нь Трамп ч бас Оросд юу яагаад эрчим хүчийн нефтийн авдаг улсуудыг 20-50 гэдэг шүү дээ. Манайх бол төлөвлөгөө бүрэн орох боломжтой болчиход байгаа шүү дээ. Бас маш эвгүй байдлаар ордог байхгүй. Тэгээд энэ ч одоо хэнийг нь ёстой авгаад байхгүй ээжигээ авах гэдэг чинь байдал маш хүнд байгаа байхгүй. Тэгээд энэ дээр л одоо маш одоо ухаалаг бодлого гаргаад тийм ээ маш зөв юу яах хэрэгтэй байхгүй. Тэгээс аль нэг нь Оросыг хүмүүсүүл хятадыг дагах ёстой гэж тийм ойлголтоос ерөөсөө юу яаж болохгүй. Тэ. Одоо Монгол улсынхаа дэрч энийг ашиглаад энэ хизээгээр одоо үнэхээр хямрал ийм төрстөө божигноо болж байгаа ч гэсэн энэ боломж байхгүй. Нэг боломж гэж ашиглаад Монголынхаа байр суурийг улам бэхжүүлэх зүйлийг энд одоо ухаалгаар хийх ёстой. Оросоос илүү одоо хамааралгүй болох хэрэгтэй. Тэр боломжуудыг хийж авах хэрэгтэй. Олон улсын байр сууриа бэхжүүлэх хэрэгтэй. Тэр Чамба яриад ирсэн тэр нөгөө
сая Украины дайны үеэр ингээл барууны орнуудын улсуудыг хүлээж аваад ерөнхийлөгч өөрөө бас ийм одоо зөвхөн юу яахгүйгээр тийм ээ орнуудаар явдаг. Энэ бол зөв минь бол бид нар зөвгээд дэмжиж байгаа шүү дээ. Тий. Иймэрхүү байхад бол Монгол хэрэгтэй юм аа. Тэрнээс одоо ингээд нэг хэсэг улсууд гарч ирэл одоо энэ зарим улсууд тэгдэж шүү дээ. Монголоо нураах гэж байгаа. Монголын эсрэг баруунаас мөнгө авсан хэдэн улсууд ингээд байгаа гэж ингээд тийм балаа ухаалгаа тэр бол тийм биш байхгүй. Тэр чинь одоо тэгвэл одоо манай ерөнхийлж яах гэж явсан байж байгаа юм тий. Польшд Чехид очлоо хамгийн хатуу Оросын одоо юутай хатуу байсаар байж байгаа ил тод хэлж байгаа улсууд дээр очиод ирлээ шүү. Тий. Тэгээ тэрийг бол зөв гэж. Тэгээд явах хэрэгтэй тий. Тэгээд хятад Оростой харьцах хэрэгтэй. Тэгээд харин нэгд нэг хуучин шигээ дээрлэгсэн бидний одоо доош нь хийсэн юмаа толгосон энэ юмыг нь одоо эсэргүүцэл сууж явах хэрэгтэй. Энийг л одоо бид нэр ашиглах хэрэгтэй. Энэ боломжийг манад бол одоо сайхан боломж нэгдэж шít. Одоо энэ дэлхийн дэг журам өөрчлөгдөн дахиад шинэ одоо юм бий. Гэхдээ нэлээд хугацаа орно л. Гэхдээ ямар ч тохиолдол бол хойд хөршүүл суларлаа. Урд хөрш хүчрхчлээ. Энд Монгол яах ёстой гэдээ бид нар бодоод толгойгоо очлуулаад явж явах ёстой. Бодит байдал тийм биш. Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван эдийн засгийн холбоо байгуулж байгаа. Яг тэр холбоо нэг бий болохоор тэр явахаар уу? Тийм Хятад Өмнөд Солонгос, Вьетнам, Япон хоёр л илүү ойртох бах. Хятад нэг айхтар нийлээд байхгүй бах гэж бодсон. Хятад удаан гараал яг харин сая хэрвээ Трамп янз бүрийн явуул хамтарсан байдлаар Трампд хариу өгнө гэж байгаа. Тэр бол бас хүчтэй сонсогдож илээ. Тэгээд дэлхийн одоо худалдаа энэ үйлдвэрлэл чинь одоо Япон, Хятад, Өмнөд Солонгос нийлчихэр чинь орчлон хэмжээнд тэгээд Америкийн үүдийг хамтарсан юу хийвэл Америкт хэцүүдэн шүү. Тэгээд бодгоо Трампын хийж байгаа алхмууд бол явааргүй л байгаа байхгүй. Тий. Тэгээд нэг удахгүй нэг хэмд орох байхаа л гэд найдаж байна. Тий. Ирүүл одоо юу гэдгийг эрүүл ухаан одоо арчнаа сэтгэлгээ илүү ялах байхаа гэж одоо найдаж байна. Тэр хугацаа орохыг мэдэхгүй тийм ээ. Тий. Гэхдээ бол инглигээд одоо бүх юм хаяа зарчимгүй загнаад одоо юм самраад байжгүй үстэй. Одоо байж зарчим Америкийн өөрийнх нь дотоод эдийн засаг нэлийн уруудж штэ. Энэ одоо тэгээд хэр удаа яг ингээ уруудад хэр удаа төвших чадвартай байна. Өөг яхлаа Америк чинь хүндэрч байгаа байдлаар салбарууд ихтэй бол агуу эдийн засаг шиг. Агуултай. Тийм хамгийн томоохгүй тий. Зарим зүйлүүд нь бол одоо хүндэрсэн байдал ажиглагдж байна. Ихтэй бол ямар тохиолдол бие даацсан энэш хамаарахгүйгээр аваад явчих бүрэн юутай байгалийн асар их нөлөөтэй шүү дээ. Бүх юм бий Америкт. Яг одоо тэрийг ашиглахгүй гаднаас сэлж байгаа болохоос Америк бол тэр тал дээр бол санаа зовлтгүй. Зүгээр ер нь жоохон эдийн засгийн зогсон байдал руу орох те. Тэгээ нийгмийн одоо нэг тийм ялцрал яваад шүү дээ нэг юм те. Шитгэхгүй нэг юм ингээд одоо харт амигт өгсөн төшин шидийн нөгөө энэ зүүнийхний одоо нэг юу ба шүү дээ эрхчлөө гэдгийг нөгөө буруу хэтрүүлээ тэгэл нэг чин гендер гэдэг трансгендер гэдэг арсны үзэлгээл ингээд тэгшэрх гэдэг нэг тийм юмнууд тулгаад ингээд аваачаад нийгэм ингээд юу гэх их захын алдагдуулах байдлууд хичлээ гэж бас нэг журамтай зэгцтэй байх ёстой шүү дээ. Тэр Трампын хэлээд байгаа тэр эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр одоо хүйс байна гэж хэлдэг бол энгийн бөгөөд маш тодорхой. Энэ дээр үнслээд нийгмийн одоо хүн ингээд цаашаа явах хэрэгтэй. Босод тийм хүн байж болов тэрийг хүндэтгий. Ихтэй тэрийг юмны одоо талгуу дээр тавь юм болгон дээр л одоо юу гэдгийг LGBT gender гэх хэрэгтэй ингээд тэгж юу яах бол нөгөө бас юуг байхгүй хэтэрхий хөвөлт байхгүй. Тэгээд тэр зүүнний энэ одоо арс намч одоо санал авахын тулд баахан мигрантуудыг оруулж ирээд тэдэнд халамж өгөөл, хангамж өгөөл, тэгээд дээрээс нь сонгуулах их өгөөл, тэгээд санал авах гээд ингээд балаа юм хийгээд тэр их орноо бодог тиймэрхүү юмыг Трамп зогсоож байгаа нь би үл зөв гэж боддог. Тийм биш зөв гэж бодож байгаа. Тэгээд арай хэтэрч байгаа байхгүй. Юу Америкт очиход Америкийн талбайг шатаагаад манай исламыг ингээд зогсож идэг. Тэрийг бол ямар ч хүн төсөөлөхөд бол бэрх хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ зэргийн дээр бол Трампд бол тэр авааштай юмнууд бол бай. Тэгээд нэг зөрөгтэй ингэж юугаар хатуу арга хэмжээ авах тогтоох шаардлага болж юу байсан л. Үнэхээр өстө Мексикийн хил бол бүр замбраа галцсан.
тэр чигээрээ зүүн Өмнөд Америк, Латин Америкийн тэр улсууд нөгөө нэг дөрөвсөд ингээд Мексикээр дамжаад Америкийг орж шин. Тэгээд 14 сая мигрантууд хэдхэн жилийн дотор нэг улсад 14 сая хүн орж суучихна гэж боддог. Чи юу гэсэн үг вэ? Тэгээд дээрээс нь халамж өгдөг, байр өгдөг, ажил олгодог, тэгш их орлогодог. Тэр байтугай одоо бараг Америкчин Испани хэлээр юм уу ажил албаа явуулахад өгч байгаа шин. Испани хэлээр гадарсайг гэж хэлээтэй. Тэгтлээ одоо ингэж юугаа яаж болохгүй шүү дээ. Америк өөрөө бол дөрөвчдөөс мөрцөн орно л доо. Тэгэхээр одоо бас үндсэн одоо хүн амынхаа гол одоо цөмийг бол авчулдаг шүү дээ. Арай тэгэж болохгүй. Европ бол бас бүр эвгүй байдал орсон шүү дээ. Тэгээ одоо энэ бол бас нэг дандаа болж юм бал юм болж байна. Тэгэхээр энэ дэлхийн маань өөрөө бас ингээд хувирах юм нөхцөл бүрдээд нь шүү дээ. Тэгээ нэг бие устай Трамптай биш их ингээд цаанаас нь шахаад энэ юу дэбэр нь гарч ирээд байгаа юм биш үү тийм ээ. Дайл битий болчихсон. Энэ илүү дутуу одоо юу гэдгийг үе төмний нийтийг хамарсан дайн болвол тэгэл зогсооч чадахгүй шүү. Хамгийн аюул нь тэр байгаа байхгүй. Энэ Оросын энэ үг бол одоо зарчмын байр барьж байгаа л Орос чи буруу одоо зогсоо гэж байгаа л зогсоохгүй бол англи хураанчууд арим оруулна, аюулгүй байдлыг хамгаалж нэг цэрэг оруулна гэдэг шүү дээ. Тэр бол яг нэг талаас Оросыг одоо зогсоох шахалттай. Хэрвээ орвол ингээд байлжуул НАТО байлжуул тэгэл энэ ч одоо дэлхийн дан дахиад 3 дугаар дан чиж ямар ч асуудалгүй үүсэж шүү дээ. Зүгээр нэг тийм биш. Тэгээ тэдний бас юу бол шахалт үзүүлж байгаа дарга байх гэж би бодож байна. Бас нөгөө Трамп бол яг Путин энэ нөхөр одоо контролгүй нөхөр юугүй яачих вэ гэж одоо хамаагүй зэвсэг хэрэгжилчих вэ гэж болгоомжилж одоо Путиныг ингэж байгаа юм болов одоо юу тийм бас нэг бодол байж болох юм. Гэхдээ Трамп Оросыг одоо айлгахын тулд энэ одоо энэ ойрхт оронд ялангуяа бүр Иран дээр нэг том үйл ажиллагаа хийж магадгүй бах. Шууд зарлах шиг болно л шүү дээ. Одоо тэр Иранд бол эвгүй сандуулга өгöd л шүү. Тийм тэгжээ. Зогсохгүй бол чи их л муу юм болно доо гэх тий. Тэгээд тэр нь юу гэж юм хэрэг одоо Америк өөрийгөө хүчрхийг байгаагаа чадaltaй байгаа ямар хэмжээ зохиол өгч чадах уу гэдгийг харуулж магадгүй шүү дээ. Тий. Тэр нь одоо Иран тарчим харуултаад тэгээд Оросуудын ханаар сайхан мэдэрээ гэсэн тийм юу дөхөөх тийм ээ. Тийм юу хийж магадгүй одоо юм харагдаад байна л та. Яг өөртөө шууд тулчихаар бас болж өгдөггүй тий. Тиймэрхүү байна. Тэгээд одоо үнэхээр одоо байдал одоо хүнд байна гэх юм одоо тодорхойгүй байна. Ашиж хийж магадгүй байна. Энэ дээр одоо айхтар ухаантай гарч тийх ёстой гэж энэ ч одоо хэлж чадахгүй. Тэгж яриад гэж бодож болохгүй. Тэгээ одоо тийм махтуу гэдэг юм байхгүй гэдэг нь тодорхой боллоо. Тэр бодит байдалтай нүүр тулъя. За тийм байна ингээд ийм зүгээр одоо яриагаа яа тийм баярлалаа. Соо тайрын юуг одоо бас хүлээнэ. Саа үзснээр даваад болохоор тэгээд баярлалаа. Өнөөдөр төвжирэл дундын түрээд өндөрлөж байна. Тэгээд 2025 он 4 сарын 27-нд 90 онд эрхчлөөг авчирсан ах настай хамт эрс зөрөгтнүүдтэйгээ зүг морондоо молдё гэдэг ах нартай зүг. Энэ дарангуул боддоор бий болоод тогтчих юм бол энэ өөрөө зогсдгүй юм аа. Явралгүй нөхрөө ундаг. Энэ хааны газар очиод зогсно гэж юм байхгүй. Хязгааргүй нөхрөө ундаг учраас энэ 0 өвдний дарангуулын данхар толгойтой энэ данхан толгойтой данхар засахыг унгаахын төлөө иргэдтэй 4 сарын 27-нд уриалаад байгаа. Та нарын 35 жил болж таацсан. Тэгээ энэ хувьсгал гиснээс хойш тэгээд энэ 90 оны эрс зөрөгтнүүдэд уриалаад. Тэгээд бид нар ханд үхсээд байгаа маа. Тэгээд бидний задраагаа тавьсан байгаа харуулж байгаа үү те. Гарч. Тэгээд бидэнд хамтраараа бидэнтэй хамтраад ингээд оролцоогоо хангаад миний данс байгаа. Тэгээд хамтдаа бүгд нэг юм бидэд нэг 55 орчим сая төгрөг хэрэг боллоо байгаа. Тэгээд бүгд энэ мөнгийг монголчуудаа босгоё. Аж ахуйн нэгжүүд та нар туслаарай. Ягаад гэвэл Монголын бизнес хийж байгаа хүмүүс та бүхнээ бидний бүгдөөрнгийнх нь бизнес өдрөөс өдөрт хомигдож айгүй хүнд болж байгаа. Тэгэхээр энэ бизнесээ хамгаалахын тулд бизнесмэнүүд манаас туслаарай гэж хэлдэг. За тэгээд сүхбайхтаа маш их баярлалаа. Сонирхолтой яриа хүмүүс төгсөн бахаа гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн лайв нөрөд өндөрлж байна. Баярлалаа. За окей. За баярлалаа.